кино альтернатив подкастын нээлжид нэгэн дугаар маань эхэлж байна. За энэ удаад бид нэр өмнө нь киноны талаар ярих гэдэг жоохон дэлгэгаад явцсан. Энэ удаа жинхэнэ утгаараа киноны талаар ярих гэдэг. За тэгээ бидэнд зочноор болон хамтран хөтлөгчөөр хуучин киноны подкастн дээр хамт орсон Тэмэл маань ирсэн байна. Сайн байцгаана. Гиндүүлж шүү. Гиг 5 төр хөтлөгч болчихдог байсан. За тэгээ шинэ дүр төрх шинэ зочин Азуу ирсэн байна. Сайн байцгаана. За тэгэхээр одоо яах вэ гэхээр шууд кино ярьж эхэлнэ. Одоо дэлихгүй иш тишийг өөр сэдв ярихгүй хальсан ч кинон дотор хальсан ч кино ирж киноны хөгжмөөр явуулах юм. Киноны хөгжим сайн мэдгүй. Тийм учраас хайлуулахгүй. Ханс зэмрэглэн. Тийштэй Монголд тоглож байгаа Ханс Зэмрээ. Юу яриад байгаа Джон Вильямс байгаа шүү дээ. Байгаа л та. Тэгээ энэ хоёрыг л. За эхнээсээ яриа хайлж эхэлж байна. За юм учраас асуултаар эхлэе. За хамгийн сүүлд ямар кино үзвэ? Азуугаас эхлэе. Өмнө бид хоёр бас нэг худлаа өнөн ганц хоёроо хариулсан болохоор. За. Худлаа ирсэн биз тийм үү? Би болохоор хамгийн сүүлд чинь хагасан энэ үү? Obsession гэдэг кино үзсэн. Энэ жил нэлээд популяр байгаа. Тэгээ horror movie. Гэтэ тэгж амар нөгөө айлгадаг юм jump scare нэг ихтэй биш. Ер нь жоохон psychology төрлийн гэх юм уу. Тэгээд хийсэн найруулагч нь болохоор Jinzi үеих. Тийм. Тэгээд энэ жил ер нь бол Backrooms Obsession хоёроо амар популяр байгаа. Хоёр найруулагч нь хоёулаа Jinzi үеих. Obsession чинь сая гарсан 25 оны кино шүү дээ. 26 юм уу? Сая гарсан 25 оны кино гэж. Саяхан нөгөө нэг сайт дээр харсан аахгүй юу? Тийм. Тэгээд тийм амар алдартай байгаа кино. Тэгээ үзээдэй гэж бодож удажгаад тэгээд үзсэн. За би бол өнөөдөр трейлерыг харсан. Тэр киноны гэтээ ер нь Азуу юунд дуртай юу дээ? Тийм трейлер psychological ийм одоо трейлер horror маягийн кинонд дуртай. Би тэгэл төрөл болгоно үзсэн шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол ингээд цаг хугацаа өнгөрөөд ирэхээр ингээд өөр болоод идэм аа. Би бол 12 за тэр 12 дугаар анги хавцаанаа бол нэлээ юм нөгөө romance драма эдрэл аим үздэг юм удаан юмнэлтэй кинонууд шүү дээ. Инди кинонууд тийм кинонуудыг бол амар их үзэж байгаа. Тэг сүүлийн үед удаан юмнэлтэй кино жоохон үзэж чадхаа болцсон байлээ. Ядарч мэтрээ. Дунд нэр үрээ цацсан маргааш би киног ер нь л ингээд тасалж үнэхээр үздэг байхгүй. Киног тухайн ингээд үзэж байгаа юм бол яг тухайн цаг үед мэдрээд үзсэн дэр. Тэгэхгүй бол ингээд хагасчих юм бол үзчихсэн мэдрэмж нь маргааш нь байхгүй болоо дараас нь мэдрэмж нь орох гэж тэр киног бүтнээр нь үзэж чадахгүй юм шиг санагддаг. Тэгвэл яг нөгөө ситком үзэхгүй байсан шалтгаан чинь тэр юм шүү. Яг уу магадгүй. Тийм ситком надад ингээд нэг хэлчээр угаасаа ингээд дараагийн ингүүд ингээд зөндөл байгаад байгаа шүү дээ. Зөндөө бүлэг байгаа. Дуустлаа амар уурт. Удаа. Тэгээ би ингээд жоохон юм дуусгах хэцүү. Амар ингээд нэг орчих юм бол үзээлээ. Тэгээд ингээд шүнжэнгөө үзэх магадлал би чих айгүй магадлал өндөртэй. Тэгээд амар их цаг авдаг. Тийм болохоор нь ер нь бол өөрийгөө хамгаалаад үздэг юм. Тэрнээс бол хөрхөр. Би бас яг тийм бинж хийх магадлал өндөртэй гэж үнэн. Би бол одоо ситкомуудыг үзэхдээ дандаа шүн нойргоо онжил үзэж байна. Нэг жоохон доошлуулч миний яг урд багт нь уучлаа. Би ситкомуудыг тэгж л үзэж байгаа юм. За юуны Хэгийн дуртай жанр юу вэ? Тэмүүлэн ямар төрлийн кинод дуртай вэ? Бараг л бүгдийн үздэг. Гэхдээ ноор киноноос бас тийм юм бодсон. Ноор кино. Ноор Тарковский юм уу нэг тийм. Dark тэгээд нэг амар удаан темптэй яг ингээд жишээ нь ямар киногод тэхүү. Тарковский кино нийтлэгсэн дээ. Киноны нэр нэр тийм. Тэр чинь тэгээ нөгөө харчаад явахгүй мэн арчиж байгаа шүү дээ. Хайд за би хаач. Би бол тийм жанр өстой сонсож байгаа. Чи гэтээ үзчихсэн баха ер нь трейлер жоохон сонирхдаг л тэр хоёр чинь нэг юм жоохон бас блендд болсон кинонууд байгаад идэв. Ер нь бол нэлээ юм өнгө тайлмавлт нэг хүүтэн кинонууд байдаг штэ. Хүүтэн таг тийм тэгээ кино фестивал дээр очихлаа хаяа филчээд идэв юм аа. UB movie festival дээр бас нэг кино үзэж байгаа. Нэг 2 гигарын кино үзсэн бохгүй бас би юу үзээд байгаа юм болоо гэж бодцоор байгаа гарч ирсэн. Дуусна. Гэхдээ угаасаа юу яахгүй минь алдартэйг нь мэдгүй л юм байна л да. За окей. Тийм ээ. Наа чи амар ниш маркет л хэлээ. Ниш юм байна тийм ээ. Кинонууд нь амар хуучны кинонууд нэлээд хэд юм. Чи UB movies
фестивал дээр очт юм уу тий? Жил болго очт юм уу? Гүү нэлийн хэдэн жилийн өмнө одоо очиж үзсэн. Гэтэ сүүлийн жилүүдэд тэр фестивалууд аюу гоё болж байгаа гэж сонссон. Ер нь short movie-нууд ер нь инди movie-нууд амар сайжирсан байна. Тийм. Тэгээд олон улсын кинонуудын фестивалууд бол тэр. Тэгээд саяхан бас нөгөө Европын кинонууд бас Европын тийм. Тэгээд Шангрилагийн үргүүд 3-7 нөчлөө өнгөө гарсан юм бэл. 13 кино. Жил болгоно тийж гараад идэг хаа. Гэтэ энэ жил арай олон гарсан байж магадгүй. Ер нь жил болгоно нэг Европын өдрүүд кино юм уугаад өнгөө кинонууд гараад идэг хгүй юу. Гэтэ би тэднэрийн ерөөс очиж үзэж байгаагүй нөгөө зарыг хараад. Тийм. Гэтэ short movies-ийг би animated short movies гэдэг. Нөгөө short movie-нууд гээд үзсэн чинь амар гоё юусэн шүү дээ. Нөгөө нэг гэр алтан гэр үлээ. Тэрэн дээр утсан чинь амар сайн. Алтан гэр чинь юуных юм уу? Short movie-ных нь өдөр дээр утсан. Өдрөөр өөрөөр нь байгаа гэж үзсэн. Би 3 дахь өдөр утсан. Тэгвэл жанраар нь хуваад гарч тийм тэгснэ тэнд чинь нөгөө нэг дөнгөж төгсөж байгаа хүүхд оюутнууд чинь нөгөө юугаа тавьсан байхгүй. Кино үздэг. Тэд нар амар сайн юм билээ. Тэгээ яагаад тэр кинонуудыг ингээд олон нийтэд сайн тарааж чадахгүй байна? Doesn't make money гэж байгаа шүү дээ. Тэгэл явж. Бас тиймээ. Тэгээд яг кино үзье гэдэг хүмүүс нь бас зөвхөн баха. Яг киногоо үзэх гэж зүгээр нэг юм цагаа өнгөрөөх гэж нөхцөөх гэж кино үзэж байгаа хүмүүс бол Монголд амар их баа. Одоо яг зүгээр л юу гарч байгаа нь хамаагүй зүгээр л үзчихье гэдэг ч юм. Тэр чинь яг хэсэг тохиолдол тийм шүү дээ. Би бол Creed 3-ыг бол нөгөө нэг үзхэн хавийн юмтаас асуугаад гэсэн чинь миний хажууд нөгөө нэг спортс драма үздэг хүн байдгүй. Тэгээд нэг өдөр за хапуугаас өмнө 2 өдрийн өмнө ч лөө. Тэгээ ганцаар үзэх зүгээр шүү дээ тийм үү? Тийм. Яг тийм ганцаар үзэх гайгүй тий. Тэгээ гоё зүгээр. Ганцаар юм хийгээд сурсан багт хоёулаа хийхэд асуудал. Хойноос тэгчтэй. Тэр 28 өдөр л 28 жил лөө. 28 жилийн дараа тийм шүү дээ. Тэрийг бас үзэх юм бол дөө ойроо зомби кино үздэг нэг ч юм байгаагүй. Тийм би бас зомби кино дургахгүй. Яа. Амар худлаа санагдаад тий. Come on тэгээд чи нөгөө нэг юу гэдэг. Зомби шоргоолч гэж байдаг үстэй. Бэйд юм уу? Зомби худлаа санагдаж юм чи хүн тэр чин зомби хүн гээгүй байгаа зү. Зомби шоргоолц зомби болж байгаа. Нөгөө гэхдээ нөгөө гений өв чинь бид нар чинь хитгэн шатны зөрүүтэл байгаа үстэй. Тэр яг зөрүүн дээрээ л би хүн гэж амьдарч байна. Тийм учраас би зомбид итгэхгүй байна гэж. Гэхдээ зомби гэх нь амар худлаа санагдаад юм. Rabies гэж болно шүү дээ. Яг тэрийг зүгээр амар логикл бодохгүй зүгээр л амар фан байхаар. Тэр чинь нөгөө зүгээр зомбидаа биш байхгүй юу? Гол нөгөө нэг хүн хаана очиж нугарах вэ гэдэг асуудал гардаг. Тэгэл хүмүүс чи хаасаа өгсөн. Зомби болох шаардлагагүйгээр нугарч байна. Одоо ч нөгөө скролтод амьд гараад байгаа шүү дээ. Тийм яг зомбитэй кино одоо амар алдартай зомбитэй кино гэх юм бол тэр нөгөө Train to Busan. Мөн амар алдартай юм уу тий. За өөр хэлтэй би мэдгүй. За Walking Dead. Би Walking Dead гэхдээ үзчихсэн шүү дээ амар сонирхолтой. Гайгүй шүү дээ. Эхний хэдийн сизон нөгөө яг үнцэн зохиолоод байгаа ч юм. Харин яг тийнейжер байхдаа үзсэн байгаа байхгүй юу? Би Walking Dead-ээс болоод зомби кино дургуулсан юм болов уу? Walking Dead чинь сүүлдээ зовоочд юм л. За зовоочлаарай сүүлийн хэдийн сизон үнэхээр зовоод юм аа. Явхаач тий. Тэгээд зомби кинонд яг ингээд яг хүмүүс жүжиглж байгаа нь гоё те нүүр бодолтод амар гайхамшигтэй те тэгж хувиргаж байгаа нь гоё. Асуудал нь яадаг вэ гэхээр яад ч юм нөгөө зомбиныхын тоо хүнийхээ тооноос хэдэн мянга дахин илүү байгаад хахад тэр хүн somehow survive хийгээд байгаа байхгүй. Чи somehow survive хийдэг юм үзсэн юм шүү. Survive хийхгүй байгаа нь юу вэ? Warm Bodies гэх кино үзсэн. Тэр чинь зомбинд бүр ботдог үстэй. Би тэрийг бас үзсэн шүү дээ. Хөөрхөл. Тэр амар fun л байсан шүү дээ. Гэтэ миний хамгийн анх үзчихсэн баг зомбитэй кино гэх юм бол нөгөө I Am Legend гэдэг нөгөө Will Smith-ийн кино шүү дээ. Тэндний зомбинаас би амар тэр амар юм хүчтэй kinda зомби. Яг virus тийм зомби гэж бас хэлэхгүй. Дох юм уу юу гэдэг вирусоос тийм. Тэгээ ялгаахгүй тэгээд тэр чинь нөгөө нэг хөтл яг босч ирдгийн зомби гэж. Тэгтээ яг тийм биш зүгээр галзуу малзуутай тийм кинод ч бас. Эсвэл тийм галзуу малзуутай кинонд нэг амар одоо нэг apocalyptic тиймтэй байхгүй юу? Би юу н apocalyptic тиймтэй кинонуудыг нэг амар юм таашааж үздэггүй юм байна. Таашааж үздэг. Би тэгтээ бол ганц л юм их сайн. Яг зөндөл үзсэн л дээ тэгэл ихэнх нь үгийн тэгэл бирээ чидтэй. Of course бирээ. Тэгээд нөгөө амар ерөнхий тимийн зохиолын copy paste хийхдээ амархан байгаа юм л та. Тэгтээ би тэр World War Z-ийн Audible-ийг сонсчоод
Окей, энэ бол өөр жанр юм байна. Өөр төвчнийх юм байна гэж бодсон. Тэн дээр чинь бүр Скорсезе хүртэл хэрэг дуур болсон байхгүй. What тийм. Тэгсэн жүжигч ялчгүй лаг жүжигчд ороод дуу оруулаад яг жүжиглэлт хийцэн. Тэгээд ингээд бүх юм болоод дуусны дараа ингээд дэлхийн эрийн тэнд очоод хүмүүсээс юм ярилцлага авч байгаа хүний талаар гарч байгаа байхгүй. Тэр дээр чинь нөгөө Brad Pittтэй мөн тий. Тэр Brad Pittтэй ч юм бол ингэсэн юм л зүгээр нөгөө нэг нэрийг аваад тэгэхэд яг гол концепцийг явуулж авчих. Тэрнээс өмнөх бас маркетинг зорилготой. Тийм шүү дээ. Амар зорж үзчихсэн кино юу вэ? Бүр ингээд хүлээгээл эсвэл ингээд кино хийжээсэ энэ номоор энэ зохиолоор кино хийжээсэ гэж бодож исэн чинь гарцсан. Эсвэл ингээд гарах одоо юу цацагдсан шүү дээ. Тэдний өдөр нээлттэй хийнэ гэд тэрийг харчингуудаа за би энийг л яг үзчихсэн гэж ингээд зорж үзчихсэн кино юу? Тийм кино бараг байхгүй. Гарсны үздэг. Тийм, ер нь бол гарсны үздэг. Тэгтээ би ер нь бол шинэ кино нэг сүртэй үздэг юм аа. Яг ингээд хуучны амар гой гэж ярьсан. Тийм. Тэгтээ бүр амар классик ч одоо ингээд амар олон хүний хувьд ингээд өөр үзэл бодлоо байгаа шүү дээ. Би нөгөө кино ток амар үздэгсэн байхгүй. Тэрийг та нар мэдвүү? Юу наруу YouTube дээр явдаг гэсэн үү? Тийм. Тэгээд movie box боловсруулал дээрээс гараад идэгсэн. Гол нь нөгөө продюсер нь Rusty гээд сүүлд тэр чин пэйжтэй болсон байсан шүү дээ. Сүүлд шүү дээ тэр хүн чинь зөндөө удаж байгаа шүү дээ. Биш нэг YouTube дээр юу оруулдаг. Тийм үү. За би кино ток гээд 2 season явсан баг. Бараг 6-7 жилийн өмнө лөө. Тэгсэн. Нааг манай нэг найз дагуулчих яжсэн. Тийм үү. Тэр хүн чинь өөр амар nice guy л. Тэр Rusty Talk-ийн тэр ах ер нь ингэж яриад тэгээ мөнгөн гээд нэг ах байдیں۔ Тэгээд Datko өөрөөр ингээд нэг кино сонирхчод амар байд юм. Тэгээ тэр үед үздэг байхад тэр үед ингээд айгүй мэдгүй олон ингээд кинонууд ярьдаг гэсэхгүй. Тэгээ ингээд өөртөө сэтгэлээд ингээд хоорондоо ингээд ярьдаг. Тэнгүүтээ тэр дундаас нь би бас ингээд кино шилж үзчихсэн. Энийг үзчихвэл зүгээр юм байна. Тэгээд нэг найруулагчийн кино үзчихээ тэр нь таалагдах юм бол тэр найруулагчийн хийсэн өөр кинонуудаас бас сонгож үз. Ер нь бол нэг амар шинэ кино л үздэг юм байна. Гэтэ бараг энэ дундаа хамгийн шинэ кино үзэж байгаа юм чи байна. Чи нэг сая хантай ижлэн кино үзсэн гэжтэй. Юу хан ямар юм бэ? Backrooms би үзэг Obsession гэдэг. Obsession-ыг үзсэн. Тэр ханыг гоё ишлэгтэй мелод үзчихсэн. Хант ихтэй амар гардаг байсан тий. Тийм амар кино шүү дээ. За уучлаарай хадварчлаа. Тий. Кино шүү дээ. Хүлээж үзсэн кино гэх юм бол би нэрээ лав Dune 2-ыг амар хүлээж үзсэн. Би одоо л Dune 3-ыг амар хүлээж байгаа. Dune яаж та нарыг ингэж амар хүүклээд байна. Айгу юм татаад байна. Амар юм үзэн шүү дээ. Цаг үеийн амар тараад байгаа. Тэгээд нэг гол дүрэн дандаа нэг юм аврагч байдаг шүү дээ. Баатар ч юм уу тий. Тэрэн дээр нь бол нэг тэр чинь манай хүн чинь зүгээр хор найруулал явчихдаг. Би энд хэлэхэд би Dune ерөөсөө 1 2 алин ч үзээгүй. Тэгээд Dune чинь Dune-ийн санаа авсан гэхэл чинь сүүлд юу явж байгаа. Star Wars амар санаа авсан гэдэг байна. Star Wars үзээгүй. Би бас үзэг. Star Wars би бас үзэг. 3 анги за яг боли 6 7 анги нь бол гайгүй шүү дээ. Сүүлд Disney аваад яг. Би мэдгүй наа. Яг бас яг одоо ийм амар алтартай кинонууд байгаа шүү дээ. Ингээл бүгдээрээ үзээд баг нөгөө гэртээ кино үзэхийн тулд эрт харж мараад гуулстаа яриа үзээд идэг одоо миний мэдж байгаа нөгөө Lord of the Rings. Lord of the Rings чинь яг бас тийм. Эсвэл тэрний чинь дараагийнх нь юу лээ? House of the Dragons тийм. House of the Dragon юу бэн тэгээд Star Wars энэ кинонуудыг би ерөөсөө үзег байхгүй. Тэр за Lord of the Rings жоохон одоо левел байгаа. Тий Lord of the Rings-ийг киног нь үзээгөө зохиолыг нь уншиж ирсэн. Тэгээд манай Aragorn норохгүй нөө тий. Тэгэхээр надад харин заримдаа ингээ хитрхи олон хүн ингээл бүгдээрээ үзээлдээ яг нэг заавал үзэх ёстой юм нийгмийн норм тогтоод байгаа юм шиг болохоор нөгөө цаанаас зөрүүд юм болохоор зөрүү зам үлдээд үзэхгүй байгаа юу? Matrix үзсэн юм уу? Matrix үзсэн шүү дээ. Matrix чинь жоохон багт үзсэн юм чи. Тэр чинь бүр 3 анги гэдэг шүү дээ. 3 ангитай closure болгож нэг ангитай дээрээс нь өмтгөл болгосон animatrix гэж байна. Вау. Яагаад ер нь тийм хогийн байдалтай хэлсэн бэ гэдэг. Гэхдээ би тэрийг нэр үзчихсэн юм шиг байна. Тэрвэр алдсан шүү дээ. Техник 20 минутын үздэгэд дэвслаг одоогийн нийгэмтэй хэлэхээр нэг бүл ортоолгоо санагдал. Харин ер нь тийм шүү. Одоо 90 оны дунд үеийн нэг тийм fantasy movies одоогийн нөхцөлтэй зарим талаар амар тийм төстэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Гэтэ яг тэгээ Matrix-ийн тэгээд нөгөө нэг гэй гарч ирж байгаа шүү дээ.
Тэрэн дээр болохоор хүмүүс ялагдаад махан бие орхиод орж байгаа шүү дээ сонголтгуулаад. Одоо бол хүмүүс бол өөртөө барггүйг орчих хөө. Бүтэн биеэр махан биетэйг. Махан бие яал орчих хөө сайхан гарууд. Тий AI-тэй кино гэхээр юу санаж байна? AI-тэй кино юу? Би AI-тэй кинонд амар дургүй. Ялангуяа ийм жанрт нэг бодит ингээд хүмүүстэй нөгөө Space Jam энтер гэдэг лөө нэг юм туулан мулан болохоор хүүхэлдэйний Space Jam нэг өөрсдийн нэг Michael Jordan тийм тийм хоёр нийлүүлсэн юм амар хэцүү ингээд үзэхэд амар арга байдаг. Тэгээ AI хитрхи ихтэй бол бас үзэхэд амар хэцүү байдаг. AI чинь гарч ир хамгийн дуусчихад байгаа юм л та. Амар Кино өдөрт болох дийлэхгүй. Нөгөө юу плей нэг юуны амар өөр кинонууд ингээд богино кинонууд нийлүүлсэн нэг Black Mirror. Тийм Black Mirror хэр санагдсан тэрийг үзсэн үү? Тэрийг би бүтнээр нь үзэж байгаагүй. Гэхдээ 2-3-ыг нь үзчихсэн. Гэхдээ нэг амар юм. Нэг тийм хоосон үлдээд байгаа ч юм шиг нэг тийм мэдрэмжсэн. Амар тийм амар их emotion надад нэг ялгархгүй. Нэг амар сүртэй мэдрэмж төрөхгүй. Гэхдээ нэг юм нэг зүгээр юм хоосон үлдээдсэн гэх юм уу? Чи Black Mirror үзчихсэн үү? Би хүн амтныг үзэж яхад нэг ингийн л үзчихсэн. Тэр чинь бас хөөрхөн хэдэн сизон гарсан тий. 3 сизон гарсан. Netflix дээр өстэй. Тийм би баг эхний 2 сизоныг бол яг нөгөө нойрг онж үзсэн байхгүй юу. Тэгээд сүүл рүү жоохон үдцсэн л та. Тэгээд би тэгж бацаад Black Mirror-ийн зорилго бол угаасаа яг саяны тэр хоосон мэдрэмжийг өгөхөд байгаа юм байна гэж үзсэн байхгүй юу. Тэгээд тэр чинь гарч байгаа анги болгон дээр нэг тийм өөр сэдвтэй тэгсэн хэрнээ хүмүүс ер нь нэг юм хоосон болоод байгаа шүү гэдэг юм мессеж өгөх гээд байгаа. Гол холбогдож байгаа ганц зүйл нь тэр юм байна гэж ойлгосон. Тэгээд тэрийг үзчихэнгүүтээ би нэрээ ингээл амарлаг технологийн төвшил яваал AI ингээл явж байгаа. Яг үндэ бид нэр амар хоосроод байгаа маа гэсэн тийм нэг удаан үргэлжлүүлээ үдцсэний дараа нэг тийм жоохон хөтөн тийм айцтай юм шиг мэдрэмж авсан. Яад ч юм тэгээд санагдчихсэн. Тэр бол миний тийм үдсэн нэг аим шиг биш айц төрүүлсэн тийм кино байсан юм байна. Тэгвэл наатач яг гэсэн л та. Танд өөр юм аим шиг юм биш айдас төрүүлжсэн ямар кинонууд байдаг вэ? Үзээч хүүцэн атсан уу? Аим шиг юм биш тэгээ үзэхээр нэг юм айдас төрүүлсэн. Би гэдэг нэг юу үз юм When They See Us гэд бас л Netflix-ийн кино. Гэтэ нөгөө бодит байдлаас сэдвүүлсэн гэ бас racism-тэй холбоотой нэг хэрэг гарангууд тэр хавьд байсан нэг 4 хар залууг ингээд хэрэгт оруулаад одоо яллаад тэгээд тэр нь биш байсан гэдгийг нотолж мотлоод ингээд явдаг. Нэг тиймэрхүү яг бодит түүхтэр сэдвүүлсэн кинонууд үзгээр цаанаасаа ингээд нэг тийм амар сэтгэл өвдөд идэг. Бодит гэдэг юм мэдж байгаа болохоор тэгээд нөгөө талдаа ингээд нөгөө хилмигдээд байгааг нь мэдж байгаа учраас нэг тийм цаанасаа ингээд фэнтезинд юмар биш тэ гэж ингээд омшоод ингээд өмрөөд ингээд жоохон ингээд гонхтой тэгээд санагддаг юм байна. Под ажилтсан аа. Тэг амар ажилт юм а тийм яад ч юм тийг санагдтiin. Тэгэл өөр зүгээр амар гүн сэтгэгдэл үлдээсэн кинонууд гэх юм бол Монгол кино бас нэлээд гүн сэтгэгдэл үлдээсэн юм л. Эсвэл багадаа үзчихсэн болохоор мэдрэмж нь гүн үлдсэн байж байна. Анх удаа авч байгаа болохоор тэгжлээ. Тийм анх удаа авч байгаа болохоор. Гэтэ бид нэр Монгол кино үзгээ. Ер нь бидний үед Монгол кино нэлээд багасцсан. Сүүлийн үед гарч байгаа кинонууд нэг хэсэг амар муу байлаа шүү дээ. Тэрнээсээ болоод ер нь манай их Монгол кино нэлээд бага үзэж байгаа. Тэгээ сүүлийн Монгол кинод үздэг хүмүүс бол нэлээд байгаа л биш. Угийн цаадалж ашигтай бодвол хийгээл авах л та. Тийм. Монгол киноноос ер нь амар сэтгэл төлцсөн кино юу вэ? Монгол кино юу? Монгол кино жаа хэцүү. Сүүлийн кинонууд бол үзэхэд аюу хэцүү. Айгу арга санагддаг. Гэтэ ганц нэг сайн кинонууд дунд нь байгаалах. Би нөгөө нэг юуг айгу үзье гэж бодсон ш нөгөө эргэж ирээгүй номер лөө. Эргэж ирэхгүй номер лөө. Амар их фестивалаар явсан штэ нөгөө нэг хиний кино. Нөгөө Баншутагийн кино. Тэ уучлаарай гэж. 90 саяын ганц хөлт чи хин тоглолдог лээ. Амрагийн кино. Амра нэг жоохон хөлттэй хамт юм нэг хадлангийн юун дээр байгаа. Бас юм инди төрлийн кино. Тэгээд амар их фестивалаар яваад айгүй амсгтайсэн тийм кино байсан. Тэгээд сүүлийн үед бас нөгөө Oddbug гээд бас нэг тийм кино гарсан юм лээ. Тэр бас хүмүүст нэлээд амсгтай байдаг юм билээ. Би бас үзэж байгаагүй. Гэтэ бас гараад удсан баха тий. Удаж байгаа хаа. Magnolia-ны 12 оных тий. Гол дор би. 10 жил оны кинод гэж болох юм уу? Тэгвэл дасцсан кино. Монголд бүр 80 оны ч
Аав гэдэг кино ч бас ямар сайн. Аав ч нөгөө нэг юутай эзтэй. Нөгөө шинэ баяр гэдэг нөгөө гоё болоод байгаа шүү дээ. Цэрэн бол. Тэгээд тэрний өмнө тийм Див бас яг уу анх үзчихсэн. Аим шин кино лөө. Аим шин кино. Див аим шин кино. Бас нэлийн зүгээрс угийн сүнсэн гэж яснаа тэр чинь бас амар юусд хүндчихэж байгаа байхгүй юу? Тэгээ Памагитийн нам бол би Памагитийн нам нэг нь бол амар гоё. 2 3 нь л жоо. 2 3-ыг нэрчж болно. Тэгээ Памагитийн нам бол бас монголчуудын хийсэн. Яг зохиол нь монгол биш л дээ, тийм. Тэгтээ амьдрал амар гоё сайрсан. Нэг нь тэгтээ бүр яг юм амар гоё дээ. Амар funny. Тэгээ дээрэс нь тэр амби эдрийн жүжиглэмжлэн амар гоё. Нөхцөл байдлыг цаг үеийн нөхцөл байдлыг бол бүр амар харуулж байгаа хгүй тий. Тэг нэр нь Памагитийн нам амар гоё. Би тэгээ тэр киноос бол амар гоё дуудаад нэг гоё дуу болоод тэгээ тэр дуу олцдохгүйс байхгүй юу? Мохон кино. Гүү Хөхтөнгөр хамтлагийн дуу байсан. Ямар дуу? Хөхтөнгөр хамтлагийн л нэг дуу. За дуулъя. Яагаад амин ганцхан нутаг чамда чин үнэн чартайгаа гэдээ болдог хгүй юу? Тэр main soundtrack нь бол биш юм биш. Биш. Тэр хойно кинон дээр кинон дээр сүүлд яг сүүлээс 2 дахь сцен дээр ч үлээ нөгөө нэг хаалгаан голох юм бүгд нэг эвдээ нартай болсон яаж идэв штэ. Бүгдэрээ нэг ууж муугаад арих мэрхээ уугаад ингээд тэгжсэн чинь дуулдаг юм тий. Тэгж явахтаа дуулдаг байхгүй. Нэг гоё болоод байх. X төцдөөс нэг гоё болоод дуулдаг байхгүй тэр. Тэгсэн чинь Хөхтөнгөр хамтлагийн дуу байсан бэлээ би бүр хитэн жилийн дараа хайгаад ирсэн. Тэгээд ноён солиотыг мэдээж мартчихлаа. Ноён солиот бас амар гоё кино тий. Тийм амар лаг болчихтой. Би харж исэн тэр нөгөө нэг мөнгө олдог шүү. Амар баян байж байгаа юм шиг ингэж байд юм а гэдэг. За тэгвэл мэдгүй мэн. Амар баян байж байгаа энэ жолоочтой их нэртэй нийлүүл жолооч амар солонгос төхөлтэй. Жолооч ихнэр хоёр нийлж агаад батарчтай юм. Тэнгүүд өөрөө ингэ солиотой болж жүжиглээ. Тэрийг би санджи тэнгүүд очсон чи би галзуу иш гэсэн чи энд галзуу байхгүй бол чамаа хүмүүс ингэж галзуу гэж бодно энэ төр гэж мэгээд тэгээд байж ажиллаж байгаа хэсэг нүг амар хүнд ортог. Би бас нөгөө нэг төгсчихэд гисэн ажилгүй байжсэн. Тэр бас амар тэр хэсэг амар ордын билээ тэр чинь. Ингээл ихнэр би одоо тэр амар тэр нэг өсчин сууж идэг хэсэг бас яг амар яг жолооч нөнийг таньдаг хэсэг гэдэг байхгүй. Толонд харангуудаа эргэж хараад дүн гэдэг шүү дээ. Тэгснээ амар инээгээд зөө жоохон ингэ зочмоор басна. Тэгээд гэснээ бүр амар харцаагаар яваад байдаг шүү дээ. Амар тэр бол бас амар хэсэг байсан юм байна. Ноён слэт бол ядуугийн зовлон бүр хамгийн. Тийм шүү дээ. Тэр чинь нөгөө нэг тэр чинь хар даран хүрлээ тоглолдог гэдэг юм мэд чинь тэгээ зойрноос нэг имээ гарч ирдэг гэдэг юм мэд чинь өөрөө нэг алтын шуурчдаг. Харин тийм гэсэн. Зохиолын нь бол мэдэд байна. Яг киног нь бол үзчихсэн. Тэгээ тэрийг нэг бөөндө дараа нь үзүүл нэр ингэсэн сайн кино шүү. Тийм амар сайн кино. Энэ Монгол хамгийн сайн аим шиг кино. Сайн аим шиг кино. Би багадаа нөгөө манай үед чинь зөөр гарч ирсэн. Би тэрнээс бол амар би яг театрт үзчихсэн аахгүй. Тэгээ би ингээд сүүлийн ингээд яг тэр зөөр мөртэй хэсэг дээр нь үнэхээр нүдэнэ чад. Тэр бол миний ингээд зүрхэнд орсон кино. Тэгээ яаж хахад манай лагрын биш ингээд 2 давхар. Гэтэ манайх зөөртэй байгаагүй л те. Манай зөөр байгаагүй. Тэгээ 2 давхар. Тэгээ би ингээд дэшээ ингээ гарахгүй манай шатны доотлж ингээ хоосон байгаа штэ. Тэрний ийм шүүгээ мүгөө шиг ийм хооснороо идэг байхгүй. Хүндий юм уу те. Тэгээ би яг ингээд 2 давхраас ингээд шүн мөн ингээд ягаа ч юм ингээд те доошо буух шаардлага марлахтай болвол ингээд тэр ингээд шатны дор нав ингээд хүн харж байгаа юм шиг надад амар эвгүй мэдрэж төрөд би тэгээ ингээд шээсмэс гэж орондоо унтдаг гэж нах урд мандасэ надад тэр зөөр кино бол би бүр амар гэдэгс багтаал зөөрийн дуу бас юу зөөрийн дуу хаана бол яаж үттэй бүр амар би бол ханыг үзэж байгаа ханы клип нь тийм яг өмнөх нь одоо нөгөө нэг энэ гараад байгаа нөгөө нэг backroom гэдэг тэрний санаа айл дээр гарчихсан. Манай 2 ангитай шүү дээ. Хаана бол бас сайн кино шүү. Тэгээд ингээд бодонгууд зүгээр ингээд нэг өрөөнд оронгууд хаана болчихгоо дуусч байгаа байхгүй. Юу юм бэ нэ? Одоо миний бодож байгаагаар монголчууд аимшигын зохиол айгу гайгүй сайн бичиж чаддаг юм шүү. Ер нь зохиол сайн бичдэг шүү дээ. Тэр нөгөө нэг хошин шог яагаад сайн яваад исэн бэ гэсэн чинь тийм хойно найданд орж нариулчихсан байгаа байхгүй. Тэр гэхдээ X дүүцийн нариул зөвхөн X дүүцийнх юм уу? Тийм шүү дээ. Битгүү гэхдээ нөгөөд нь өрсөлдөхийн тулд тэгэл бас өрсөлдөөн чинь тэгэл гайгүй юм байна. Гэхдээ дээр юм хошин шогд амар гоё шүү. Би шинэ үе маск X дүүцээ дээр бүр амар зуртай. X дүүцийн өвлийн нэмсгэл бүр амар гоё шүү. Сэргээш бүр сэргээш 1 2 2 за 3 ч гэсэн гайгүй. Дуунууд моонууд 8 гоё шүү.
Нэр ямар гоё бэ. Амар ностальжик тий. Тийм ностальжик. Та нар Бидний хойно нөгөө дуу мөх гэдэг нь бүрсийг оруулах боломжтой. Бити давраал гэж. Та гэхдээ нэр мюзикл үздэг юм уу? Мюзикл. Миний хамгийн хайртай кино мюзикл гэв. Тийм үү. La La Land. Yes. Би тэрнээс өөр ер нь бол мюзикл кино үзэж чаддгүй юм. Тэгээд би La La Land-ыг мюзик эхлүүлсэн чинь мюзикл эхлээд тэгээ би ингээд ихний нөгөө дуулж бүжгэлдгийг харчаад за болигээд болж исэн. Маа идэхүүдийг яаж байгаа юм та нар? Уушлаараа би нэг кино бас Диско гэж явдаг үстэй. нэг л гаяад үстэй. Зөндөө шүү дээ идэх чинь. Зөө. Гоё штэ энэ кино яасан яа. Буцаа лайлал өндрөөр. Хайртай кино. Тэгээ би 2 удаа тэгэж эхлүүлээд болоод тэгээ 3 дахь нь яагаад ч юм за энэ угаасаа юм чинь ингээ жоохон хүлэн зөвшөөрсөн байсан юм байна. Тэгээд тэрнээс хойш ихний дуулж бүдгэлдгийг л алгасчих юм бол ер нь тэгээ гоё явцдаг штэ. Тийм тэгээд миний хамгийн хайртай кино байна. La La Land-ийн дуу чи одоо караокены бараг сүлдэж байгаа үстэй Тийм үү? City of Stars. Really? Тийм миний хамт караоке өрсөн хүмүүс л айгүйх дуулдаг. Тийм. Цацлаг дуулдаг хүмүүс билгүй дээ. Гэт Чи тэгээ амар дээшээ доошоо явдаг. явдггүй зүгээр юм хөнгөө химнэлтэй. Нэг тийм юм билээ. За. Мюзикл юу би намайг жоохон байхад 10 жилд байхад илүү глигийн гардаг гэсэн шүү дээ. Олон ангитай мюзикл. Ахлах сургуулийн ингээд найрал дууны бас high school musical гэдэг параллелтэй гэсэн. High school musical нь бол арай юм илүү юм нөгөө орчин үеийн дуумууд ингээд дуулж муулаад хоорондоо өрсөлдөж мөрсөлдөж. Тэрийг одоо бас musical гэхгүй. Авьяаснуудын сургуулийн тэр гэж мэдгүй. Оо тийм. Victoria. Тийм. Би бас үзсэн шүү дээ. Тэр амар хөөрх шүү дээ. Тийм баны дунд нь Ariana Grande бэди. Тэгээ Jade бас амар гоё дөр. Тэр тийм авьяасны сургуулиуд сургуульд гэтээ нөгөө хоёртойгоо харьцуулах юм бол high school musical Glee-тэй харьцуулах юм бол бүр нэг юм жоохон comedy байдал нь бүр илүү. Тэгээ Glee болонгууд ингээм амар ууртай шүү дээ. Тэр чинь бас хідэн жангтай юм битээ юу ч юм битээ. Тэгээ ингээ сургууль даяараа зүгээр биеийн тамирын багш нь хүртэл дуулаад идэг. Тэгээ бүх нөгөө юм хит явж байгаа дуунуудыг cover хийгээд идэг байхгүй юу? Ер нь бол cover хийж дуулаад идэг. Тэгээд high school musical болохоор өөртөө дуу муутай шүү дээ. Бас тэрнээс нөгөө Zac Efron гэдэг байхгүй юу? Аа царилэг залдаг шүү дээ. 12 дэх хатад тоглож байгаа шүү дээ. Царам мэтл. Хөгшөрсөн гэдэгтэй тэгэл цаацсан бас л явж л. Vanessa Hudgens гэдэг нэг юм хитэ жүжигчин тэнд бас хэсэг бодолж исэн. Одоо гэтээ юу нэг идэвхтэй өрмөтөл хийхгүй байгаа бах тий. Bad Boys дээр нэг туслах дүр дээр нэг явж исэн. Тийм үү. Би тэрэн дээр хараг юм. Тэгээ Beastly-гээс хойш яваг юм дөө. Beastly дээр филдсэн юм шиг л тэр. Тэгээ яг тэр кинонуудыг би бас өсвөр наснда ер нь нөгөө нэг юм амьдрал үзчихсэн. Түрүүний тийм үг ашигласан Жорж үзэхээсээ өмнө үзчихсэн учраас тухайн үедээ ингээд айгуу гоё орчихсон. Тийм ингээд амар хөнгөнтэй гоё тийм байсан бах. Тэгээд үзчихсэн. Би одоо гэхдээ хаяа зүгээр ийм Glee-гийн ингээд зарим cover-уудыг буцаагаа сонсдөө шүү дээ. Дуунуудынх нь бас дэжгүй сонсогддээ. Тэгээд та chapter хүмүүс үзэж байгаа юу? No. Wolverine ахын тоглосон Anne Hathaway бүр үсмсэн ингээд ажилт гардаг байхгүй. Дуулаад идэг шүү дээ. Дуулдаг. Би тэр чинь мисгэл. Тийм нэр нь юу лээ? Les Miserables. Тийм. Наа чин бас Оскартай кино санагдаад байна. Оскартай бол мэдгүй. Би нөгөө зохиолт нь өөрөө дуртайсан. Тэр харин зохиол гэдэг нэр нь ойрхон сонсогч чинь киног нь бол үзээгүй юм би. Тийм. Яг нэг Францын олон хувьсгалт дээр яг нэг гайхгүй л байсан л гэхдээ хүний амьдралыг бол амьрлж байгаа. Одоо нэг ганц талх хулгаалаад 20 жил шоронд орчдөг. Тэгээ гарч ирээд нөгөө нэг ингээд тойруулаад парол зуруулаад алдаг гэсэн байгаа тоххой. Тэнгүүт тэр амар гоё дуулдаг. Дуунууд нь голоор нь бас хувьсгал гардаг. Тэгэхээр. Тийм. Тэгээ тэр англи Франц юм бэ? Франц дүрэнд юм байж англичууд мюзикл амар гэдэг. Одоо ч гэсэн үү? Одоо ч гэсэн. Одоо гэхдээ мюзиклэн тэгвэл киногоор биш театраар явдаг юм байна те. Broadway юу юм димл. Би тийм юмнаас таарсан юм байна яг. Тийм тэр Sound of Music үзэж байгаагүй юу? Тэр амар алдартай дүлий бөмбөрч юм уу? Биш тэр чин Sound of Rock. Sound of Metal. Metal ч илүүдэг тийм байгаа. Sound of Music ч юм болохоор одоо нөгөө нэг юун дээр гардаг юм хэтээ. Гүнж болдог нөгөө Женевтэй гүнж дээр гардаг нэг хатан нүдэн штэ. Тийм. Тэр үний 30 таа илүү 20 дэд тоглож исэн тийм мюзикл байдаг. Тэр мюзиклэр нь буцаагаад
дандаа нөгөө stage play гэдэг байхгүй. Тэгээд яг одоо ингээд үзэх юм бол яг байгалыг бол амар гоё харуулна. Тэгээд бүгд өөртөө дуулна. Тэгээд тэнд явж байгаа дуунуудыг зөндөө өөр болон газар ашигласан биз. Ямар сонирхолтой юм. Гэтэ мюзиклийг зорж үздэггүй хаа. Зорж үзэж. Гэтэ би Чикаго бол үзчихсэн юм. Гэтэ зорж үзээгүй. Тэр нөгөө нэг Autumn-ийн хичээлөө нөгөө нэг бас нэг хар юмхтэй Гилманас дотор нугдаад кинодаг даа. Гинт хэрэгтэн хар арьстай тэгээ Гилманарын дунд нуугддаг мөн үү? Тэ нэг эмгтэй дуучин хүн алхахыг харцсан. Тэгээд гэрч болохгүй гэдэг гэрч болохгүй нуу. Гэрч болоод нууцсан. Мобод алах гээд. Би зүгээр трейлерыг л үзчихсэн. Бас тийм харуудын хөгжил. Тэр бас мюзикл юм уу тий? За sorry хөгжимтэй л мюзикл фильм биш юм лөө. Pitch Perfect-тэй төстэй болоо нэр бодож. Pitch Perfect нэрээ юмсэн шүү дээ. Анх нөгөө аягны юу гардаг шүү дээ. Тийм кап чи ямар нэртэй Caps юм уу? Caps үлээ тий. Тийм Pitch Perfect амар хөрхөн байсан шүү дээ. Тэн дээр ч өөр алдартай болсон дуу нь юу гэдэм бэ? Мэдгүй бүтэн үзэхлээр чинь тэгээд гайгүй бүгдээрээ нь гоё дуу. Яг миний амар сайн санаж байгаа хэсэг нэг юм нөгөө байтал болоод идэж шүү дээ. Нэг гадаа зөгчсөн. Гадаа зөгчсөн ингээд шууд нөгөө нэг манай үглийн нэцдэг тий. Тийм нэг сэдв өгөө шууд байталтаад идэж шүү дээ. Тэр бол амар зөвүүн санагдчихсан. Байталтаад исэн гэсэн байталтах гэж тийм уртаас арснаа. Би бас дотроо жижигхэн тохоо хэдэ тийм мөрөдөлтэй л байсан байгаа гэж. Одоодсон гарч ирсэн тий. Одоо би ном хаялсан аа. Pitch Perfect ярьсан чинь надад Step Up санаанд орчлоо. Яг Өөти Step Up амар бас шүүгсэн Channing Tatum гарч ирсэн гэнэ. Нэгдүгээр ингээд тэр орч гэрэлсэн юм шиг. Magic Mike юм уу? Тийм. Биш юм уу зөө. Тийм тэр Channing Tatum-ийн чинь Magic Mike аахгүй юу? Тэгээд тэнд чинь айгуу гой бүжиглэн. Норн. Step Up 1 2 жахтай 3 тэгээд сүүлийн англи гоё. 4 амар алт. Надад хамгийн их Revolution гэсэн үү? Майамид явдсан шүү дээ тий. 4 гоё гэсэн л та. Тэгт гол дүрн 3 ягаад ч надад зүгээр нэг хитрхи мөнгө ашиглаагүй. Гэтэ бас нэг боломжийн яг голоор нь орцсон тэг санагдаад байхгүй. Нөгөө байтал маягаар явц яг нөгөө нэг байтлаараа явцсан. Энд байтал хийх чаяг мөнгөнд хэмнэлттэй юм билээ шүү дээ. Киноны талаасаа ямар нэгэн байтал шаардлагагүй. Зөв хүмүүс нь баталж явах. Хүмүүс нь байталтад нэг жоохон хүн татаад хөгжилтэй байж байгаа. Бичид амархан нөгөө нэг өрнөлтөд орчдөг. Тэгэхгүй дөрөвдөр ч нөгөө нэг нэг YouTube-ийн юу юм уу ч үлээ нэг контест болсноо гивент юундаа ч Revolution хийх гээд байгаа бүүмэд болцсон байхгүй юу? Сүүлд нэг харснаа за энэ жоохон яг хөгжмөнд гоё юм тэгээд. Монгол юу санаж байна та нар? Мюзикл үү? Тийм. Яа волто тэр мюзикл шилтэй гэхдээ гоё л гэдэг үстэй. Цэнхэр дэлгэц мэлгэц чинь бүр алдсан шүү дээ. Би цэнхэр дэлгэцийг гэдэг үзэж байгаагүй шүү дээ. Тэр чинь гэдэг бүр хуучных биш юм уу? Бидний үед гарч исэн юм. Үгүй тэгэл касетаар болдог л байсан шүү дээ. Тэр чинь. Цэнхэр дэлгэцгээ бас нэг тийм нэвтрүүлэг. Баярын дугаар ч. Тэгээ одоо тийм баярын дугаар. Одоо нөгөө баярын мишэл гэдэг дээ шүү дээ. Гэрэлтэй цонхол гэж. Гэрэлтэй цонхол. Гэрэлтэй цонхол гэдэг өөр юмнууд явдаг гэсэн тий. Мэдгүй би зүгээр нэрийн л мэдэн шүү. Гэрэлтэй цонхны чинь дараа нөгөө X-Files явахлаар за ер нь унтах цаг төгсөж байгаа юм байна даа л гэж боддог гэсэн. Тийм үү. Юу юм бэ наа? Шүн дүндээ яриа тэр үздэг гоё өстөгс. Нэг ах юугүй суучаал зүгээр. Игүү тавьчаал гоё өстөгс шүү. Тэр үед шүн дундын яриа сонсож байгаа сүүлд YouTube-с нөгөө аимшигт явдлаа сонсдог. Гэхдээ нөгөө аимшигт явдлууд их ном байдаг гэсэн юм байна. Тийм. Цувралууд тэгээд тэр чинь тэр нөгөө нэг аимшиг зохиол бичдэг хай нэг 3 бит төлөө зурлаад дээ шүү дээ. Тэр чинь Монголын нөгөө нэг чөтгөрийн нэдл юу лээ. Окей харин шулмын нэд. Шулмын нэд мөн шүү дээ. Тийм Монгол тийм аимшигын зохиолтой ном байдаг. Тэр нэг зойр мартаж байгаа надад байхгүй. Тэндэр чинь ингээд нөгөө нэг савлуур мавлуур гэсэн зохиолууд байдаг. Тухайд баг ингээд цэжэр бүгдийг мэддэг гэсэн юм. Тэр ном чинь ягаад ч юм эргэждэг ус байхгүй. Тэгээд хоорондоо дамжаал. Тэгээд тэр аимшиг хитэн ном ингээд тайлгч хүнүүд муу гэсэн юм чинь ягаад ч юм амар муутцсан ном заяа. Гэтэ ингээд скотчтоо л яваад байдаг. Ягаад ч юм тойрчдөг байхгүй тэр ном чинь. Хүнээс аваад гуйж аваад тэгээд эсвэл би та нараар хэлүүлэх гэсэн Монгол мюзиклийг жаа лологийн нээздэг ярих гэсэн. Лологийн нээздэг. Лологийн нээздэг. Нөгөө нэг адтай жаалууд малууд юм уу? Мюзикл юм уу?
No way. Бүжиглж өрөөд дуу Тэр би нөгөө бүтнээр үржиж байгаагүй. Баттай жилүүд бол musical шүү. Би батлаа. Би бит үзчих. Чи зүгээр тэднэр чи өөртөө дуу бүжиг мужигтай байгаа гэдэг тийм. Тэр чин зүгээр нөгөө нэг киноны эхлэхтэй ч үлээ дуусахтай ч үлээ дуулаад тэр хэсгээр дуулаад тэгээ хажууд нь дараагийн ангид гээд юу нэдэг тэгээ дунд нь ингээд гуруулаа ингээд бүжиглж мужиглаа. Тэгээ чөлөөтэй байсан юм шүү тийм. Тийм Тийм дурт мөртөө тийм гоё юм гардаг гэсэн. Жохо өөр айдиэд орж иж байгаа хэвчээ. Одоо бол одоо зурагт үзэж чинь үү? Ер нь бараг л үздэггүй. Иглийн мэдээг үзэн штэ тэр чинь. Хүн юм чинь. Иглийн мэдээг харна штэ. Би нөгөө өөрөө мэдээ бэлддэг шүү. Би өөрөө телевизэд мэдээ бэлтэж өгдөг учраас үздэггүй. Яа амир юм. Би зурагт үзэж байгаагүй л үзэж. Зурагт үзэхлээр тэгтээ Монгол кинонд ялч үдгээл олдохгүй болохоор хаяа нэг үзэхлээр хуучны Монгол кинонд гарч ирэх үзчихдэг байхгүй. Амуур тараал үзчихнэ. Надад нөгөө нэг би нэрийн сайн сандгүй. Ямар ч гэсэн нэг хойд автай. Тэгээд ингээд юу яадаг. Хоноо хургуудаа тийжэдэг нэг хүүхэд идэг. Тэгжсэн чинь хойд аав нь ингээд хургийг нэг юм ингээд цохоод алчдаг ч лөө. Монгол кино. Хуучны юм. Тэр үе. Тийм нөгөө нэг хиний Минд хоёрын нөхрийн хин гэдэг лээ. Цэрэн давг. Уцч байна. Цэрэн давг гэдэг үг чинь амар ардын жүжигч амар алдартай байна штэ. Тань айл байна л та гэж. Тэр киногийн нэрийг би харж байгаагүй маа. Цэрэн давг яг ингээд аавынхан дүр тоглож байгаа. Тэгээд амар ингээд лаг мах зах идэл тэнд ингээд хүрхэн юмдаг хүүхэд нь ингээд юм идэж чадахгүй. За цэрэн давг гэдэг үний тоглосон кинонд гэсэн чинь Цахирмаа гэж энэ тушаал Эрдэнэ тусгаар тогтнол чоны алтан шагаа хайр ирэл. Гэтээ барыг Цахирмаа юм болов уу? Би над киног чинь нэг л үзсэн юм шиг. Бид хоёрыг арай дээр үе хүмүүс. Цахирмаа бол жишээлбэл хэдэн оны 70-аад оны кино байна. Жамар сая. Тийм би ч одоо барыг 50 үрж. Энэ хүний тоглосон кино чинь бүр дуусахгүй юм байна. Амар олон кинотэй. За тэгвэл би асуултаа өөрчлөе. За. Хоёрт ингээд амар юм гүн сэтгэгдэл үлдээж исэн тийм кинонуудаас хэлээж. Амар гүн сэтгэгдэл төрүүлжсэн. Эсвэл ингээд юу гэдэг чинь амар юм хүнд мэдрэмж өгч исэн ч юм уу. Тиймхүү кинонууд. Үзээд стресстэй дууссан кино юу? Би нэг саяхан хэдэн жил юм 20 онд л Don't Look Up-ыг үзээд амар стресстэй дууссан. Don't Look Up. Leonardo DiCaprio, Jennifer Lawrence, Shazam амар одод тоглосон кино үү? Тийм, одоодных нь л та. Гэхдээ нөгөө нэг нийгмийн нөхцөлөдлийг амар харуулсан нөгөө нэг. Үзчихэд яг инээд фан чихэн цаашаа нөгөө нэг ялчгүй амар dark comedy тэгээд дисэлж чадахгүй юм мэдээд яг нөгөө үзэд дуусны дараа нөгөө нэг зүрх дэлсээд амар игүүд болсон тэр чинь. Тэгээ танд ер нь бол одоогийн байгаа нийгмийг яг ингээд тулгаад нүдэнд чи харуулж болохоор тэний өөр ер нь тий явж байгаа чигмэг бол харагдсан. Тэгэл тэр мэрийн ярихлаар бас нөгөө хөшмөгчнөрөө дуудуулаад нэг цацсан. Тэг тиймэрхүү хивүү орж ирээл тэгэл. Тийм үү би Don't Look Up-ыг яг dark comedy гэдэг юм мэдсэн л дээ. Гэтэ өөрөөсөө үзье гэж бодогдоогүй шүү дээ. Би яг нөгөө нэг apocalyptic movies тэгээд үзчихгүй юу? Тий би яг тэгээд үзээгүй. Тэр шалтгаанаар үзээгүй. Энэ амар дист ороод авах гарч ирсэн аа. Зөвхөн давхар намайг дистлээд байгаа байхгүй юу? Өөр байхгүй мүү? Өөрөө за би Big Short-ыг яг өмнө нөгөө нэг Inside Job гэдэг киног үзсэн байсан. Гэхдээ Big Short-ыг үзчихээд бас л амар месап хийчтэй. Олон амьдралаа төгөлсөн юм байна да. Таны амар нэг реалистик юмнуудын тийм ээ тийм. Айгу реалистик зүйлс амар хард орж ирсэн. Тэгээд би зүгээр нөгөө тал гэвэл хоёр анимлыг амар орсон юм аа. Юун дэр. Төгсгөлт нь үгүй ойлгохтой төгсдгүү нэг Full Metal Alchemist Brother үдгээд ах トゥ хоёр нь бол ээж нь өнгөрцөн. Тэгээ ээжийнхээ алхимаар амьлуулах гад шууд бие нуурчихж байгаа байхгүй юу? Ижил мас авчирч байгаад тэгсэн чинь хүний сүнсийг гаргаж чадахгүй гэдэг юмнаас болоод хоёр ах トゥ дүүн бие алдаад ах нь болохоор гар хүлээ алдсан тэнгүүтээ өөрийнхөө нэг гарыг зөвлөж дүүгийнхаа сүнсийг хуйганд толбдог байхгүй. Тэгээ хоёр нөхөр хөөрхий бие болох гээд ингээд улсын нохой жинкнээсээ нэг цагтаа мэгтаа шиг ажлыг явж байгаа байхгүй.
Тэгээд явж байхдаа амар нөгөө нэг юу болж байгаа нэг улсынхаа талаар амар мэддэг. Тэгээд нэг тэр хоёр ч нөгөө бие авах бод философч ч үлээгээ хайжсэн чинь тэр нь хүний амар хийдэг болж тарсан байхгүй. Хүнийг золиослоод философч шүлээдэг. Тэрүүгээр буцаагаад бие авах уу гэсэн чинь манай хоёр бие авахгүйгээд өөр хүнээс үнсийг аавна гэж болохоор. Тийм өөртөө алдсан замаар болж байгаа нэгэд дээрэс нөгөө нэг ээжигээ алдсан гэдэг. Ээжигээ дахиад амьлуулад алдсан гэдэг. Нөгөө нэг бас шалтгаан амар зүрхэнд нь байгаа. Дунд нь нөгөө нэг шинжлэх ухааны нэрээр ингээд бас амар маргалгүй итгэхгүй зөндөө үйлдэлүүд хийдэг байхгүй хүн нь бол одоо бүр нэг яагаад яаж чаддгүй нэг кино зохиолдог Steins гэдэг time loopтэй. Тэгээ явж байгаад үгийн яг хайртай найз нь хөх гэдэг. Тэгээд найзаагаа аврах гэж бүр ингээд хэдэн зуун удаа лүп бич байгаа хөрхий. Тэр нь тийм супер хүчтэй зүгээр манай хүн ганцаархнаа зүгээр ой сомжил байдаг. Тэгэл бусдын бүгдээрийнхэн дахиад ихнээс нь хэлбэрлээд байдаг. Тэгээд хамгийн сүүлд яг аврахаар мэдээд ясан чинь тэр хооронд хүртэл хайртай болсон нэг хүний алах хэрэгтэй болчихдог байхгүй. Тэр хүн үхсэн ирээд рүү шилжих гэдэг байгаа байхгүй. Өөр таймлайн руу. Тэр бас амар нэг ангийн хооронд тэгэхэд бол амар депресд болсон. Тэгээд үлдсэн та бүхэн өөрсдөө үзнэ үзье. Үргэлжлэлийг оройгоос. Оройгоос эмэнтнээс авсаас. Фэнс авсаас. За чи өөрөө асуултанд хариулт би бодчих. Бодчих. Нөгөө нэг Darren Aronofsky-ийн Requiem for a Dream гэдэг кино тоо. Драктэй кино. Тэрнээс бол би амар ичсэн. Юугаар? Ийм нөгөө нэг ер нь бол донтолтын талаар гардаг. Нэг нь эмэнд донтцсон, нэг нь хар тамхинд донтцсон, нөгөөх нь юунд донтцсон бэл мартчих. Тэгээд эднэрийг ингээд ер нь бол ингээд харуулдаг. Тэгээд амар цаг 30 минут л кино. Тэгээд амар алдартай. Тэгээд наци дэндээ бол артл кино штэ амар. Тэгээд ингээд үзэхэд амар депрессний тэгээд амар зүгээр яг амьдралдаа нэг л үзээд орхих кино л. Тэр бол амар мэдрэмжтэйс. Тэгээд миний асуусан асуулт болохоор гүн гүзгийн мэдрэмж гэсэн айгүй тийм сэтгэлийг чинь хөдөлгсөн. Нэг тиймэрхүү асуулт асуусан. Тэ зүгээрээ. Би яг за явж байгаа тойрч. Нэр олцсон бол ярих л гэсэн да. Надад хит хитэн кино бодогдож байгаа байхгүй юу? За. Жохон psychology тал руугаа тэгээд нэг юм гимт хэрэгтэй ч юм уу нэг юм алан малхтай кино сонирхдаг болгосон шалтгаан гэх юм бол угаасаа Silence of the Lamb. Яа би асаа. Би бүр анх тэрийг үзээ бүр яг ингээл шокнд. Яг ингээл шокнд орол бүр ингээл амар болол тэгэл тэрнээс хойш ер нь тэр төрлийн кинонд үздэг байсан байхгүй. Тэгээд тэр кино бол одоо миний ингээд номер 1-т явж байгаа байх. Тэнгүүд юу Монгол киноноос ингээд сэтгэлд үлдсэн ерөөсөө сэтгэлээс гардаггүй. Тэгээд ингээд дуу муунд нь ч гэсэн амар дуртай. Тим кино бол бас нэг юм 10 жил мэлд байхдаа үзчихсэн. Зүрхэн чивэн сүс гээд зүрхэн чивэн сүс. Би мэдх юм шиг нөө ээж нь Солонгос бүр нэг 2001 оны кино гэсэн. Тэгэнгүүтээ нөгөө нэг нөхөр нь цэрэгт яваад тэгээ ингээд шархтсан ингээд баг хөгцөн байх гэсэн мэдээ авангуудаа ингээд ээж охин хоёр байгаа байхгүй юу. Тэгээд ээж нь ингээд нас урчдаг. Охин хөрхөн ингээд том болчихж байгаа байхгүй 6 мөрөө хурж байгаа ч юм уу те. Тэр үед гэсэн чинь аав нь өөр ихнэр дагуулаа хүрээд ирдэг. Тэгэд хурж ирчээд охиноо аваад явна гэсэн чинь охин явахгүй эмээ дээр өлтөн гээд. Тэгээ ингээд яг нөгөө шинэ ихнэртэйгээ морин дээр ингээд буцаад явж идэг байхгүй юу. Одоо буцаа хот руу явж байгаа гэсэн үг шүү дээ. Буцаал явсан чи яг киноныхын дуу нь ингэж яваал. Тэгэл болж үгүй. Тэгэл ингээ охин ингээд эмээгийнхаа ингээд одоо ур зогсож идэг байхгүй юу. Тэнгүүдээ ингээд хойноос нь харж байснаа эмээгийнхаа гарныг ингэж тавиал хойноос нь гүүгээл ингээл ааваа гэлэм гүгэд очиж байгаа байхгүй юу. Лаав нэг баярлал зогсож байгаа шүү дээ. Морио зогсоол мориноосоо буугаал тэгсэн чинь чихэнд нь ингээд мөн ч хүлээсэндээ гэж хэлээрээ гэсэн гэж гээд тэг буцаа авчдаг байхгүй юу. Ээжийнхаа үгээр дамжуулж байгаа байхгүй. Тэгэл би бүр тэр киног үзэл ингээл уйлал ингээл наа depression ч нэр юу. Одоо тэгэл хідэн ч удаа буцаж үзсэн ингээл уйлсаар л байдаг. Баг ингээ дуугийн сонсохоор ингээ уйлмаар болдог тийм кино байхгүй. Тэгээд тэр охин эмэгтэй хүүхдээсэн тэгэл амар тийм үнэхээр бүрийн яг ээж аав ээж хоёр талд ингээд зовлон эдэлж байгаа те ингээд тодорхой хэмжээнд зовж байгаа. Гэтэ дунд нь ингээд хүүхдэл тийм ингээд хамаг имийг зангидаад ингээд үлдээд байгаа байхгүй.
Тэгээ тэр тийм байсан. Тэгээд надад бас зүйлд нэг хүнтэй холбоотой дурсамжтай кино байгаа. Яг өмнөх подкастн дээр би нэрлсэн кинонууд л ихэнх нь яриад байна л да. Silence of the Lambs recommend хийжсэн. Нүүдэн гэх юм бол хайр дурлалтай холбоотой би Notting Hill гэдэг кино үзэрэй гэдэг. Notting гэдэг нь nothing TH биш шүү. TT. Тэр тэгээд хайртай хүнтэй холбоотой кино. Хайртай хүнтэй холбоотой ч гэж те. Ер нь бол миний одоо ингээ өдийг хүртэл байсан харилцаануудаас ингээ би хамгийн их сэтгэл гаргаад би яг жинхнээсээ хайртай болж исэн хүний надад санал болгоод хамт анх үзчихсэн кино байхгүй. Тэгээд маш нандин кино. Нандин кино гэсэн кино. Тэр классик гэдэг солонгос кино үзсэн нэрээ. Үзчихсэн. Тэр бас явдаг кино шүү дээ. Йоо. Чийл бороо саналж байгаа байхгүй. Таасан худсан уу? Яа нэг тиймэрхүү масаас. Тэг хүн болгонд нэг тийм кино байгаа. Тэг яг нөгөө нэг ямар үед үзэж байгаасаа шалтгаалаад киноч амар ордог шүү дээ. Тэглээс амаралтай. Тэг яг ингээд өөртөө адилхан мэдрэмж өгсөн тийм кино үзчих юм бол бүр илүү гоо ордог ч юм уу те. Амар happy явж ийснэ тийм гонигтай кино үзэх юм бол бас сайн орж өгөхгүй шүү дээ. Тэг амар гонигтай явж байгаа гонигтай кино үзэх юм бол асгартлаа байдаг ч юм уу те. Тэг гайгүй юм үзэж байгааг хулигтуулж ирсэн тохиолдол байгаа шүү дээ. Би бол нэг нөгөө 4-р сард чиний хөдөл гэдэг юм амар хулигтуулж ирсэн бүр. Гой хөгжимтэй гэж үзээд. Тэр чинь ганцхан ангитай шүү дээ те. Үгүй 10 үед л 20 ангитай байна. Тийм үү. Тэгээд гой хөгжимтэй тэрийг амар гой зурсан гээд тэр үед нэг жоохон ревюний сайт муу мэддэг гэсэхгүй. Тэгээд үзээ явж исэн чинь жинкнээсээ манай гол дүрий чинь нэг сэхээс нэг эмхтэй охин байсан чинь тэр нь өөрөө үхээ мэдээд өөрөө тийм хийсэн. Туслах гад манай гол дүрийг ячаад өөрөө өнгөрч тэгснээ төгсгөлт нь нэг манай гол дүрийн эмхтэй маань болохоор хаалгаанд орж байгаа. Манай гол дүрийн хүн маань болохоор яг нэг хөгжмийн төлөвлөрийн тэмцээнд орж байгаа. Тэгээд нөгөө охинтойгоо хамт хийлээр дүэлдэж байгаа, дүэт тохиолж байгаа гэж өөрт нь төсөөлөгдөөд тэгээд тэр хэсэг бүр төлөвлөрөөр хөгжим давхар өгдөг. Хөгжмийн давхар битсэн үгүй. Тэр кинон анимын зориулж хөгжмийн амин алтартай байгаа. Би хөгжмийн сонсч байсан. Тэрнээс болж үгийн баахан Vivaldi Chopin-ээр үсэрсэн хэсэг сайн байсан. Тэгээ хөгжимтэй хамт орохлоор ялцчихв тэгээд орцсон юм л да. Хөгжим нь байгаа дээрс нь impressionism үзүүлчихэж байгаа байхгүй. Та нар нэрийн сүүл дээр нөгөө баагаа болохсныг үзсэн Үз. үү? Хэрсэн. Надаа ер нь уран сайхны кино гэхээс илүү бараг докюментари юм шиг санагдсан шүү. Тэгээд яг хүмүүст л амар таалагдсан юм шүү лээ. Надад бол кино талаас л амар гоё бол санагдаагүй. Яг үнийг хэлэхэд тэгээд зүгээр яг хүмүүст яг зүгээр юм нөгөө нэг ийм байгаа шүү гэдгийг нь харуулсан болохоор хүмүүс гайгүй нь штэ гэж байгаа шүү. Тийм болохоор хүмүүст амар хүрсэн байж магадгүй. Яг кино гэдэг талаас бол надад тийм амар гоё кино юм шиг санагдав. Тэр хүүхд бол яг нэг genuine жүжиглсэн. Тийм ямар нэг тийм юм байхгүй. Янз бүрийн нөгөө нэг юм хитрхи олонний танил болсон жүжигчид оруулаагүй учраас бүр илүү амьд санагдсан байна. Тэгээ сүүлийн үеийн жүжигчсэн нөгөө нэг өөр салбарт дамжиж орчихсон болоо жоох юм. Бас жүжиглэл талтай тийм штэ. Би бас тэр киног кино театрт үзсэн байхгүй яг буухайхын өмнөх өдөр хаа. Тэгээд яг нэг сайн санагдсан зүйл нь одоо энэ төрлийн богино хэмжээний тэр чинь бас бүтэн урт биш шүү дээ нэг амар урт цаг 20 тэр хавцаа богино кино хэр бас арай уртчих юм байна. Ер нь яг юм нөгөө commercial биш кинонуудыг сонирхох сэтэл хүмүүст жоохон өгсөн болов уу гэж бодсон байхгүй. Заавал алдартай жүжигчин тоглоогүй, олонний танил хүн тоглоогүй нэг тиймэрхүү кинонуудыг сонирхож үзэх сэтэл өгсөн байх гэж бодсон. Тэгээ яг амьдралын нэг тийм хэсэг байдгаа гэдгийг ингээ хүмүүс ингээ сануулж байгаа нь мессеж нь гоё санагдсан. Тэгээ яг юу талаасаа уран сайхны зүйл талаасаа бол нэр яг л адилхан юм байна. Бүр яг уран сайхны киног хэлжээ гэхээр тийм биш яг л докюментари талын комментари тэгтээ амар реалист ч тийм. Тэр амар реалист. Нөгөө нэг хөлдөж өгөхгүй төлөөгүй ийж орж ирсэн утаа мэтэр тавьчаад харж үзэж байгаа шиг гэснээр явагддаг. Тэрний төгсгөл нь та нар нөгөө Гүдэл хандангийн төгсөлтэй адилхан юм шиг санагдаж байгааг.
Good Will Hunting гэдэг кино үзчихсэн. Яаж дуустуулээ. Нүг Ben Affleck найз нь штэ. Тэнгүүдээ найз нь ингээд хэлжсэн чи ингээд хэдэн жилийн дараа ирэхэд чи яг эмэрэл байж байгаа юм бол би чамд амар гомдно гэдэг ч үлээ тийм. Тэрнтэй яг адилхан нүг баг болгосны яг сүлд нүг чи бол манай найз амар мухантай өгөхөд тийм болохоор чи ийм гар үлийн ажил хийгээд ахгүй ер нь бол хичээлээ хийгээд толгоогоо яагаад юм бол боловсралтай боллоо гэдэг санааг найз нас хэлдэг. Тэгээ тэр хоёрын төгсгөл надад адилхан санагдчих байсан юм. Сүүлд би бас нөгөө сторийн дээр оруулсан байсан. Honor гэдэг кино чинь бас яг төгсгөл нь тийм үү. Тийм шүү дээ. Нөгөө нэг Harvard-ийн guys-ийн Harvard-ийн нөгөө нэг law school-ийн амар өөртөө топ гэж бодчихсон хүмүүс дээр нэгсэн чинь амьдралаа хийцэн бойлерны рүүмэнд амьдардаг нэг ах гарч ирээд амьдралыг нөрчилж байгаа талаардаг. Тим кинонууд бас нэлээд юм нөгөө зовхгүй хөнхөө үздэг. Гэтэ нэг юм жоохон юм бодуулдаг. Тэр Joy Fish-ийн бас нэг тийм хүн өмгөөлж байгаа талаар кино бас мангар хөрхөн гардаг шүү дээ. Мариса Том. Тэгээ одоо нэг үеэл нь явж байгаад зүгээр хулгай хэрэгцэрдэг баригдчихж байгаа байхгүй хийжлэг машин тавьчихсан. Тэгээд нөгөө төстэй машинтайсэн гэд хэлцдэг. Тэгээ хоёр Итали тэнгүүд гадарчихж байгаа байхгүй. Тэгээд тэрийг манай нөгөө Нью-Йоркт амьдардаг нөхөр зүгээр механик гэдэг гар механикч л өөрөөс эренгүүтээ зүгээр хуулийн хувьтай төгссөн. Баар шалгалтаа өгсөн юм шүү дээ. Тийм, баараа зүгээр давцсан. Гэхдээ ер нь бол тэрүүгээр яагаад ч юм. Тэгээ очиод нөгөө нэг үеэл дүүгээ найзтай нэмгүүлэх гээд үз тарч байгаа талаар гэдэг байхгүй. Яг тэрэн дээр зүгээр амар хөөрхөн л гарч байгаа юм л та. Өөрийнхөө хувьд бол эрсдэлтэй юм гэдэг. Тэгээд тэрэн дээр хүн тэгэл хайртай нэмгүүлэхэд бол хөөрхөн бас хамаг байдалгаар хөөрхөн чартаачлах. Тэгэл худлаа яриад үзэж байгаа. Юу нь бол худлаа яриа баригдах юм бол хөөрхөн өөрөө шоронд орно шүү дээ. Тэгэл юу л нөгөө библ дээр тавьж байгаа яад шүү дээ. Тэр худлаа ярихгүй мэрхгүй тангараг өргөдөн шүү дээ. Шүүхийн өмнө яг инээдийн кино байсан ч гэсэндээ бол одоо айгу инээдийн биш ярьчлаа гэж. Инээдийн биш ярьчлаа. Гэхдээ Марис Том тэрэн дээр амар хөөрхөн харагддаг л та. Тийм байна. Нэр нь сургуультай кинонууд бас амар их юм тий. High school энтертэй юу? Тийм high school, university тэгэл ингээл нэг юм яг юм dormitory амьдрал харуулж маруулсан. Тэн дээр амар нүгэн асуудлууд нь айгу гоё хөнгөн байдаг болохоор хүмүүстэй амар гоё нэг өнөөдөр маргаашихаас тийм эсвэл ингээ гоё хайр дурлалынхаа талаар л идэг ч юм уу. Faculty гэдэг кино үзэж байгаа юу? Faculty чинь юуны хөцтэй. Шимэгч орчдөг. Бит нь ордог уу? Бит нь орчдөг. Солонгос тэр body snatchers type-ийн гол дүрт нь манай Фродо төгөлсөн Elijah Wood явж идэв. Тэгээ тэрэн дээр чинь баахан бас гайгүй жүжигч зүүн тавьж байгаа. Сонсч би бүтэн үзег баха. Би зүгээр хэсэг хэсгийн линдээс үзсэн. Тэр нэг body snatchers type-ийн гэдэг нь болохоор одоо нэг харж байгаа хүн чинь үгийн дайсан байж магадгүй. Тэгээд параноя үүсгдэг тийм төрөл. Амар бодулдаг. Тэр яагаад ч юм тэрийг сүлд болоод үзсэн юм аа. Өмнө үзчихсэн. Тэгээ high school movie дотроос тийм сүс мүстэй кино тань дөрөс үзэж байгаа. Нэг юу лээ Nightmare on Elm Street ч бас нэг тийм үг шинжтэй шүү дээ. Бас юу байна? Нөгөө зүудэнд нь нэг түлхийн нүртэй юм алаг цамцтай нөхөр гарч ирснээ бүгдийн алж малаад идэх кино чинь тийм байгаа. Hellraiser гэж бас кино байдаг санагдаад байна. Яг бистэй хэлий чимдэг. Эхний чимдэггүй за. Хэлий сонгүй байна. Тэгвэл Stranger Things-ийг мэднэ шүү дээ. Тэр чинь бас Stranger Things-ийг бол мэднэ. За би Stranger Things үзег байгаа. Нэг ч ингэ үзег. Хитрхи баярлалаа. Popular болчихсон байна. Үзег байгаа. Одоо мяа төгсч миний хөш үзэж шүү дээ. Тэгээд болов шүү. Үгүй одоо тэр чигээрээ л үзэхгүй. За тэгвэл та нарын бодлоор хамгийн гоё юм үзүүштэй кино гэдэг энэ cinematography. Одоо ингээ яг ингээд үзэхэд нүд баясгадаг гэх юм уу? Аюу гоё зураглалтай гэдэг ч юм уу? Аюу гоё зураглалтай. Надад бол Interstellar гоё дээ. Interstellar ч яг нөгөө нэг үзэхлээр бол тий яг сижил явж чаддсан юм л та. Гэтэ яг тийм гэтээ хийцэн бол тэр нөгөө нэг эргэлж яхад ингээд залгадаг гэсэн үг. Театрт үзэхэд бол аюу гоё. Тэн дээр зээж би нэг кино нэг чи ярьж тэгвэл тэн дээр нөгөө хар нүхний тооцоолыг амар гоё. Би нөгөө хар нөхөн дээр гэрэл хурдгийн ерөөс мэддгүйсэн. Хар нүх гэж нэг байдаг байсан.
Тэгсэн чинь хар нүхний гадуур гэрэл хугараад ингээд дэрэгчдэг, ринг үсчдэг. Тэгээ буцаагаар ядаас тархаадаг гэсэн чинь би бүр тэрийг кинон дээр үзчихээ ваа гэж бүр хоньс амар арчсан. Тэрийг тэгээ рендер хийх гэж Нобелийн шагналтай ямар хийцгэлээ. За нэг физикч юм байна. Кип Торн ахгүй. Кип Торноос бүр явсан байхгүй. Баталтай юм уу тэрийг. Кип Торн тэн дээр чинь хамаг юм дээр зөвлөж өгсөн байхгүй юу. Кип Торнж аваад дуудаагүйсэн санагдаж байна. Гисэн. Тэр үл ялчих нэрээ гоё кино, гоё өнгөтэй санагдах юм байна. Гэхдээ хуучны кино илүү гоё санагддаг юу? Гоё зураглалтай. Одоо жишээ нь ямар? Яг зураглал талаас нь. Authentic гэх юм бол одоо CC хатан бол үзэхэд студдаг. Зүгөө. За. Чи Danish Girl мэдгүй мэдэн штэ. Danish Girl надад гоё санагдаад тийм. Тэр өнгө тавилт гоё. Тийм ээ. Тэгээ надаа нөгөө Pride and Prejudice-ийн өнгө бас гоё таалагдсан. Яг тийш чинь нэг юм жоохон элегант юм дүрс гарах гээд нэг тийм юм жоохон сарнсан юм шиг өнгө оруулсан. Тэгээд нэг цэнхэр шаргал өнгөнүүд ороод өнгө тавилт нь амар гоё. Тэг хүнд харуулмаар байгаа юм яг харуулчих жоохгүй. Бүгдийг ингээд милитэн оруулчихгоч нь гавт гарчдаг байхгүй. Би нэр нь Danish Girl-ыг үзээд надад яг өнгө нь л амар таалагдсан. Өнгө тийм тэр киноны өнгө. Тэгээ тэр нөгөө эрэгтэй хүн эмэгтэй дүр тойроод ингээ нүүр мөрөө будаж байгаа үеийн өнгөнүүд амар гоё хурц тод махгүй улаан амар гоё. Тэр амар зөгтөг тий. Йоо. Нүрийг амар зөгтөг тий. Яа. Цаач үгийн тэгээ тасгаж үжигчлээ. Яа бүр өөрийг нотолчлоо л доо. Өөрөө үгийн очсон дүр болгон дээрээ амар сайн төглөөдлөө шүү дээ. Сүүлд юм дээр тоглоод шүү дээ. Мэдгүй Питер жүжигчин бол нэг яалч Les Miserables дээр хараад бас сайн дуулт юм штэ. Би анх бол Fantastic Beasts гэдэг нэг Harry Potter-ийн үед шүү дээ. Тэрийг үзэж таньдаг болоо. Тэгээ дараа нь Danish Girl-ыг үзчихсэн. Надад нэр нь өнгө гэсэн чинь Danish Girl санаанд орж ирж байна. Өнгө гэхлээр зураглал гэхээр би харин нэрийг Kaguya юм штэ. Тэр чигтэй зураг штэ. Уран зураг байхгүй. Одоо Ghibli-гийн Kaguya гэдэг хүмүүс нэг сайн мэддэг. Kaguya гүнжин талаар гардаг. Тоорноос төрсэн хүүхдийн талаар гардаг байхгүй юу? Тэнгүүд тэр нөгөө хуучны Азийн юм нэг зотон дээр зурцсан нэг гоё зургууд байдаг да. Ногоон шаргалт өнгөтэй юу? Ногоон шаргалт үзтэн нэг бор сааралт үзтэн дээр ингээд яг юм биер гүйлгчдэг дээ. Яг тийм зургалтай бүтэн анимашн. Хөгжим бас тасрах. Чи анимныхаа эпизодыг бичих үү? Анимныхаа 2 дахь эпизодыг ер нь бичгээд ярих юм нэлээ их байх юм байна бас. Киногоор гэж байгаа юм тий. Зүгээр сэтэл үгж байгаа. Тэр Mad Max үзчихсэн үү? Mad Max-аас эхнийх нь үзэхэд бол эхнийх нь 15 онд орд. Blade Runner бас нэр тийгсэн шүү дээ. Юу яана амарсан юм бэ? Юу? Mad Max Blade Runner гэдэг чинь бас амар гоё өнгөтэй ордог. Би нөгөө Mad Max Fury Road лөө. Тийм. Тэрний яг ингээд нөгөө юун дээр говьт явж идэх шүү дээ. Тэр хэсэг амар гоё зураг авчихсан. Амар лаг зураг болтой. Яг юм ингээ илс босоол заяа ингээл. Тэгэл араас нөгөөдөл нь дээрсэн ингээл яваал тэ. Тийм тэр нэр айгуу гоё санагдчихсэн юм шүү бас. Тэгээд юу вэ шүү нөгөө нэг Maze Runner. Maze Runner-т би бас дуртай шүү. Maze Runner-ийн юу гоё юм гэдэг юм зүгээр бич хараа. Өнгийн нь бол би хэлж мэдгүй. Гэтэ зүгээр нэг юм одоо авж байгаа юм дүрс нь байгаа шүү дээ. Нэг юм тэгшимтэнүүд тийм нэг юм гоё тэгшимтэй заяа. Яг юмсэн ингээд нэг юм тойрог харуулж авал тойргоо яг гоё голлуулна. Тэгээд нөгөө байдаг юм дөрвөлжин юмнаас яг ингээд юм дүүн үзээ. Дүүн бас аюу гоё зурагтай. Дүүн чинь яг говьд явдаг. Тийм. Маршин бас яг говьд явдаг шүү дээ. За би дүүнийг яг бодъё. Юуник та гэхдээ нэг хоёрыг үзчих юм бол 3 надаа 12 сард гарна. Тэгээд үзэхэд бол аюу гоё. Сая амир энэ авч өгөх юм бол 3 тик тавж өгөх юм бол би нэг хоёрыг үзнэ. Тэр үед авч өгье. Тэгвэл авч өгсөн. Гарах гэж яхад чинь дээ. Чи надад Spider-Man авч өгөх хэрэгтэй. Гү чи тэр өөрөөхөө тэр юугаа дуусгач л та тэгээд болно шүү дээ. Би харин сая гоё зураг авалттай гэсэн чинь Netflix-ийн бас нэг сүлд орсон байсан нөгөө нэг найруулагчийн спешиал хийсэн байсан юм аа. Марччи. Нэг юм шар ногоон яг юм тод ногоон зураг авалттай. Амар богино 10 ингээ 10 минутын тэрийг сая нэр нь орж ирэхгүй тэгээ хайж чаддгүй. Надад тэгсэн чинь гэтээ яг үнэндээ надад 90-ад оны Япон кинод юм гэх гоё. Аватар надад жоохон ингээ нэг тийм Аватар бол театрт үзэхэд бол би амар гоё экспириенс гэж боддог. Аватар яг хөө тэгэл
өнгө харахаар л гэж нэг компьютер тоглоомны баахан юу орцсон байсан болохоор нэг концепт тэгээ яг үндэ нөгөө нэг өмнөд Америкт Европод бууж байгаагийн зүгээр тэгэл нэг жоохон өнгө оруулалт зөвлөлбөр болчихж байгаа л тэгээ надаа нэг стори яваг байхгүй. Гэтэ өнгө технологийн хувьд бол ялчгүй урагшин татсан амар гоё өнгөтэй шүү дээ. 4K-гаар нь болж ицсэн л дээ. Саяхан нүдэ байсах гэж л үзээ. Тэгвэл тэгэл яг л болж шүү дээ. 6 нүдэ байсах зорилгоор үзэж байна гэвэл 6 гоё хийсэн л гэсэн үг. Тийм байна. Гэтэ яг энэ говь мөвд ч юм уу хуучин одоо Indiana Jones Monster ч юм бас яг гэдэг чинь зөөрөө явж идэв шүү дээ. Тийм. Муми бас гоё шүү дээ. Өөт шүү дээ. Мумигийн зураг авалтаас амар гоё шүү Нэг дээ. 2 дугаар ингэ. Тийм доошоогоо яг ингээ газар дээр орсны дараа авч байгаа зураг мөргүүдээс амар гоё. Би бас орж үзмээр л лээ. Харанхууд сав гэдэг сте. Пирамид руу яа. Тийм орж үзмээр л лээ тэгээд. Тэгвэл амар гоё эдиттэй кинонууд. Эдит. Тийм. За эдит. Та нар тэгвэл Challengers үзчихсэн үү? Аа. Зендаятай хоёр эрэгтэй теннисчний тэр киноны эдит гэж хэлж болохгүй мэнэ. Химнэл нь олонтой амар гоё юм. Би тэгтээ асуултынхаа хариултыг хэлсэн гол. Юу асуу? Чи challenge гэж хариулах гэж энэ асуултыг асуусан юм шиг. Аагүй юм. Зүгээр л бидсэн Challengers. Химнэлний гэхэлэр ямар шүү гэдэг. Ойлголттой толгоргоос. За тэгвэл бэл. Зохиол юм уу? Үгүй. Химнэл. За тэр асуултыг бэлчээ. Нэр сая ингээ ярьсан чинь нэг кино санаанд орчлоо. Нөгөө Parasite. Тэр киног хоёр үзсэн үү? Үзсэн. Хэр санагдсан? Яг тэгэл амар сүртэй амьдралтай юм шиг гурлах гэсэн чинь тэр хороолын хүртэл шинээр хийсэн болсон чинь за Тэр тэгтээ тухайн үед амар вайрал юм. Тэр чинь нөгөө нэг Оскар авсан. Аз гэд хүүхэн. Аз гэдэг утгаараа юу? Аз гэдэг утгаараа тэр сүүлд байдаг everything everywhere all at once ч гэсэндээ Аз гэдэг утгаараа л яатсан. Train to Busan болол яг уу Train to Busan ч юм бол жанраа хөвдөж гарч ирж байгаа шүү дээ. Тэр нь бол яаж хөвдөж байгаа? Train to Busan дээр чинь зомби кинон дээр эцэг өхний хайрыг тийм сайн харуулна гэж химээ төвдөө. Үгүй хэрвээ зомбитэй киног нэг жанр гэж авч үзэх юм бол бидний үзээгүй маш олон эцэг өхний хайртай зомби байдаг. За би дийлэхийн үтцэн барьчи. Гэхдээ би Walking Dead дээр охин өгөө явуулчихдаг санагдаад их юм. Гэхдээ тэгэл яах вэ? Тэгэл хайр яаж ч хийж болно шүү дээ. За дэлчэхгүй шүү. Энэ хоёр амар инээд муутай юм. Би ярьчихсан юм мартчихлаа. Эцэг өхний хайртай за өөр ямар зомбитэй кино. Би зомбитэй кино үздэг зүгээр байгаа хаа гэж байгаа. Та Parasite хэлж асуусан шүү дээ. Parasite асуусан. Би бас тухайн үед Parasite үзсэн байхгүй юу? Тэгэл амар хүмүүс ингээл өстой амьдрал харуулсан марсан ингэж мингээд тэг би ерөөс үзээд би тундуур нойр хүрээд тэг баярлалаа. Тэгээ амар олон хүмүүс уурлах. Гэхдээ тэр үнэхээр төгсгөлд нь хүртэл нөгөө нэг гутгалдаг лог нь хүртэл why. Тийм би бүр нойр хүрээд тэг ингээд бүр ямар сони юм бэ? Нэг бол ингээд боломжгүй боломжтой болоход нэг бол болохоор хахад болохгүй болгож ингэж жоохон тэнж минээд нэг. Хоёрын оронд юм гэдэг байгаа сте. Тийм тэгээ жоохон санагдаад би тэгээд солонгос кино би ер нь ойлгохгүй болгож ингэж бодож байна. Солонгос кинон дээр өөр зөндөө гой солонгос киноч Сэлмидо гээд нөгөө нэг цэргүүдтэй одоо хойд солонгосын удирдгчийг алуулах гад хідэн хөрхий үх ялтай ч юм уу ялтай дүүнийг авч тийм 2 жил хөрхий тэр хэдийг таналж байгаа байхгүй юу. Тэгснээ төр ирэнгүүтээ одоо нөгөө нам солигчж байгаа шүү дээ. Тэр хэдэн ингээд ангиллаг болчихж байгаа байхгүй. Тэгээ бид нар байсан юм шүү гэдэг агуулгыг амар гоё гаргаж өгдөг. Нийгмээсээ харуулдаг. Тэгээд төгсгөлт нь бүр цусаараа бичээд байдаг. Тэгснээ хамгийн гоё киноны төгсгөлт ганц муу хавцаа явуулчаад шургуулганд хийчихдэг байхгүй. Тэгээ ингээд л дарагдал өнгөрүүл дуусч байгаа юм шүү дээ. Тэр олон том авдрын дотор ганцхан хавцахгүй тэр чинь. Тийм ээ тий. Монгол хэлмэгдүүлэлтийн кино байт юм уу? Монгол хэлмэгдүүлэлтийн. Хэлмэгдүүлэлтийн кино. Монголд ч гэсэн хэлмэгдүүлэлт явсан шүү дээ. Амар явсан шүү дээ. Тэгээ тэрээр үнэхээр ингээд тэр ч гэсэн ингээд амар урт юм түүхийн энэ нэг жижигхэн хэсэг байсан. Бүр ингээд хавчаад ингээд үлдсэн шүү гэсэн тийм кино байт юм уу? Мэдгүй. Би л нөгөө нэг тунгалаг тамир дээр заяа эндгийг гаргаж ирсэн. Алгадаа начхлаар энэ шиг худлаан байхгүй дээ л гэж хэлсэн. Хүүхд зодж байгаа юм шиг л нэг сони юм бичсэн л байсан. Тэгэл дүлгөөнд оны хөлбөр юм даа л гэж утсан тэгэл. Тийм шүү дээ. Гिच хилээд яг алуулнаа яана.
Энэ жоохон дими барьцсан хаа. Юуны Азуугийн ингээд үзчихсэн кинонуудаас Монгол хэлтгүй ер нь ингээд нэг түүхтэй холбоотой кино хэрвээ түүхтэй холбоотой юм. Нүг еврейчүүдийг амар их юудсэн шүү дээ. Еврейчүүд тэдний талаар кинонууд ер нь нэлээд үзсэн баха. Нэг пианист гэдэг шүү дээ. Тэрийг бол би үзчихсэн. Тэгээд бас нэг Life is Beautiful гэдэг Life is Beautiful чинь мөн шүү дээ тий мөн лөө. Биш дээ нэг хүүхдтэйгээ танк гэдэг шүү дээ. Тийм. Тэгээд бас нэг шоронд байгаа хүүхэд ч илүү нэг хоёр хүүхэдтэй кинодаг би Stupid Pajamas ч илүү тийм хүүхэд нь ингээд юутай шорон дотор нэг юм тусгаарлагдсан тэгээд дундаа ингээд тортой хоёр талаас нэг хүүхэд найзлаа тэрийг бол би үзэж байгаа үзээ нэг баян ажлын хүүхэд байхгүй баян чижтэй одоо шоронгийн гадна сууж байгаа нэг ашиг тушаалтны хүүхэд тэр нь ингээд шорон дотор байгаа хүүхэдтэй найзлт юм шүү дээ бүр тийм сэлгүүцэж явж байгаад энэ шоронгийн юм хашаан дотор байгаа хүүхэдтэй найзлаад хоёулаа хоёр хашааны хоёр талаас ингээд найзлаад явдаг тийм кино байхгүй. Хоонод ч үзгэн ярил. Чи үзээ энэ бас амар popular тий. Бид үзээгүй л юм л да. Тийм даймантай кинонууд бас гоё байд юм а. Бас нэг хин гэдэг лээ. Batman тоглолтыг чи хин гэдэг лээ. George Clooney, Ben Affleck. Үгүй. Дараа сүүл тоглолт гэнэ үү? Kristen Bell. Kristen Bell дээ. Тэгээд бахан юм хятад хүүхнүүдтэй сүм дотор Kristen Bell-ийн юу болдог? Сүмийн пастор болдог. Пастор болдог. Тэнгүүдээ бахан ингээд хятад хүүхнүүдтэй тэгээ гадаа нь ингээд дайн болоод байгаа. Тэнгүүд тэр хүүхнүүдийг нь тэр нөгөө дайны эзлэн дүрмгийлж байгаа хүмүүс нь ингээд таав маав гэдэг ч үл нэг тийм сүмтэй бас нэг тийм кино үзчихсэн. Гин санал. Ямар кино юм. Ямар сонирхолтой сонсогдож байна. Амар олон юм хятад хүүхнүүдтэй тэгээ дунд нь ингээд Европ залуусууд. Тийм. Тэгээд ялч үгүй нөгөө нэг Кристианыг ингээд харуулж байна тийм. Ариун үлээ гээд явж исэн ба штэ. Би сая нөгөө амар сэтгэл үлдээсэн кино гэдгийгсэн чи сая гинтний юм санаарлаа. Geisha-гийн Memories of Geisha. Memories of Geisha. Би бас батаа үзчихсэн шүү. Жанжи штэ тий. Тэр бол бас амар хайрын түүх штэ тий. Хүнд хайртай болгонгуудаа Geisha болно гэдэг чи юу гэсэн үг. Тэгэхээр бүр багдаа штэ тий. Амар багдаа манай хөгшин хүнд хайртай болсноо. Тэгээ том болсноо нөгөөдөгтэйгээ хийлдэг тий. Би тэрийг амар гайхажсэн штэ гүндээ. Тэгэхээр цагийн үеийн нөхцөл байдал болохоор тэгэл өөрөөр л бодно. Тэр чи Geisha болох гэж бас айгүй их нөгөө зовдсон штэ. Тэр чинь нөгөө Майко гээд амар доороос эхлээд тэгээд зүгээр ингээд нөгөө цэвэрлэгч маягийн юм байжгаад. Тийм тэр чинь юм сураад дээшээ левел ихэд явдаг. Тэгээ сүулдэ амар лаг Geisha болдог. Сүулдэ амар лаг бол гээ чинь ойран гэдэг төшөлөө. Би тэр киног үзээ амар гайхажсэн штэ. Ингээд хүнд хайртай болгонгуудаа Geisha болно гэдэг чи юу гэсэн үг. Тэгээ нөгөө нэг яг зарах уу эсвэл тэгэл эвгүй амьдралаар амьдрах уу гэдэг бас амар эвгүй сонголт. Цаг үеийн нөхцөл байдлын эвгүй сонголтууд тэгэл байсан л шүү л та. Чингтнээсээ нөгөө нэг өөрийнхөө толгоогоор явах боломжгүй ертөнцтэй юм чинь. Бас тэгэл имбитэр хүмүүс хэцүү байгаа. Шүү дээ өрсөлттэй. Тимэт хүн болох хэцүү. Та Handmaiden гээд бас солонгос кино үзчихсэн үү? Би сонсч ирсэн юм гэсэн үзээгүй. Ялч хүн амар их явд юм аа. Бас популяр болохоор бас цогтод байгаа юм. Амар их сонсч ирсэн юм. Тунцгийн нөгөө нэг эсрэг талд нь зөрүүдийн минет тавьчих юм бол зүгээр чиглүүлээд байгаа юм шүү дээ. За чи ингэх гээд байна үү гэж. Тийм кино. Тэгээд юутай амар гоё зураг алдтай гэсэн чинь энэ яг ингээд амар удаан өрнөлттэй зөө юм. Сэтгэл хөдлөх догдлуулах юм байхгүй. Би тэгээд сүүлд нөгөө нэг too pop болов. Юу гэдэг юм? Одоо ингээд pop-а шинээр сонгох гээд байгаа байхгүй юу? Тийш тий. Тэр амар гоё юу байсан шүү дээ. Одоо нөгөө нэг одоо л Йогийн өмнөх тийм гэсэн үг шүү дээ. Аргентинаас гарсан кардинал явахгүй юу? Тийм. Тэгээд нөгөө нэг хоёр паплам уулзангуудаа амьдрал яриад тэр надад амар гоё байсан шүү дээ. Яг уу үйл явдал баг байхгүй тийм дээр чи ингээд дандаа conversation тий 19 оны кино байгаа байхгүй two pops гэдэг энэ амар гоёсан. Өмнөх тий одоо суудлаа өгдөг тэрний өмнөх pop ч юм болохоор нөгөө Auschwitz-ийн жагсаалтанд нэр гараад ирсэн байхгүй юу? Тэр хүн Auschwitz-д байсан. Тэгээд яаж яах тэр үед нөгөө нэг католик сүмийн скандал гарцсан байхгүй юу? Баахан хүүхдүүдийг хүчээр хилдэг гэдгийг баригдсан байхгүй юу?
Яг ингээ шашны шинжтэй кино. Гэхдээ хоорондоо яриа Ер нь өрнүүлж байгаа яриа. институцийг хэрхэн авах хүнээс сонгохгүй гэдэг байхгүй юу? Тэг амар гоёсэн. Зүг хүн болж байгаа. Тэр чинь тэгээд ийм амар алдартай pop ерөөсө биш аахгүй юм. Нэг жижигхэн сүмийн те одоо сүм жижигхэн үгүй Аргентиндаа л нэг хүн. Аргентин чинь тэгээд ядж яхад нөгөө нэг юу байхгүй юу? Ялгуурлагдсан улс нь өөрөө зүгээр нөгөө нэг тийм ангид улстай нөгөө нэг Япон Аргентин хоёрт ямар ч онол үйлчлэлгүй гэдэг юм болчтой байхгүй юу? Тэр нэр аюу тийм ингээд яриа гоё байхгүй ярианууд амар гоё. Хоёр юм нас тогтсон нэлийн сайхан хөшиг ах нар ярьж байгаа тэр яриа бол аюу гоё юм байна. Тэгвэл яриа гэснээс юу гэж болно гэдэг. Man from Earth-ийг хүмүүс үзэж байгаагүй. Гэхдээ highly recommended үнэгүй кино. Man from Earth. Бас жоохон шишний шинжтэй. Шишний шинж. Бодуулдаг кино. Тэгээд хүн ярьж байгаа хамгийн гол нь одоо нэг доктор ажиллаж болох гэж байгаа. Тэгээд нөгөө нэг техникийн бус хүмүүс өрөж ирж байгаа байхгүй social science-ийн палеонтолог гэдэг бас байсан. Их сургуулийн багш ингээд өөр газар очиж багшлах гэж байгаа байхгүй өөр газар очиж одоо тийм багшлах жагаад ажиллаж байгаа. Тэгээд тэнгүүдээ гэтээ тэр багш нь юу юм бэхээр амар олон мянган жил амьдэрсэн нэгсэн доо хүн байсан бол яг байдаг байхгүй юу? Christ за биш за яг тэр хавцаа тийм амар олон жил амьдраа юм болгоныг үзээд тулцсан тийм ингээ байдаг байхгүй. Тэгээд нөгөө хөгшөрсөн гэдгийг хөшөрдөггүй мөнгөийнх гэдгийг мэддүүлэхгүй тул ингээ газраас солиулаад тэгээд тэгж явахаас өмнө ингээ факультигийнхаа хүмүүсийг цуглуулад тэнцээ ингээ түүхийн ч хүн байгаа юм шашин судлалын ч хүн байгаа юм тийм археолог хүмүүс байгаа байхгүй. Тэгээд бүгдээр ингээ докторууд профессорууд тэгээ ингээд цуглуулад хоорондоо яриа өрнүүлээд тэгээд шашин дээрээ ингээд марга заргаад тэгээ өөрсдийн шинжлэх ухаанч өөрсдийнх нь үздэг нүүр өгч тээ нэг нь бол ингээд Есүс Христ бол яг хүн байсан тэгээ ингээд яг өөрөө бий болсон ингээд маргаанууд ингээд жижигэн маргаанууд явдаг. Хэрвээ зүгээр миний үгийг няцаа гэдэг байхгүй юу? Тэгээд няцаа гэд ярингуут нөгөөдөл нь тэгэхээр яаждаг юм л та. Тэг тийм ер нь бол нэлээд мэтгэлцэн гардаг. Тийм мэтгэлцэн гардаг амар гоё эрүүл мэтгэлцэн. Нөгөө нэг тархич нөгөө нэг температур бодсооргаад нэг локлогдсон маш тийм. Тэрийг үнэхээр нээж шүү. Тийм. Нээж чадгаарч гинэлээ. Тэр кинон дээр ч гэсэн хайр дурлал гардаг. Тийм шүү дээ. Амар гоё хайр дурлал гардаг шүү. Хайр дурлал гардаг. Тэр нэг хэдхэн минутын дотор амар гоё өрнөл өгчдөг. Тэгтээ нэр романс кино. Нөгөө саб жанраар орж ирдэг кино ч бас нэлээд яг романс гол биш. Юм явж байхад гэтээ угаасаа ингээд хүний амьдралд тий угаасаа хайр дурлал угаасаа бэж л байгаа болохоор тэднэр дээр нь орж л байгаа л та. Тэгээ романтизмын асуудал чинь нэг юм байлээ. Ягаар юу гэдэг яа. Тэр чинь нөгөө хүн завтай болсноос хойш романтизм. Хүн завтай болсноос хойш дурлалдаг болсон гэж байна. Хоёлын тустай ирээ зөө. Та орой тэр завтай байгаа вэ? Тэгээд орчин үед хүмүүс завгүй болоод дурлахаа болсон юм шүү. Doom scroll хийгээд ямар зав. Тий scroll чи юм болчихлоо гэдэг. Гэтэ kind зөв шүү дээ. Тийм үнэн ба. Амьдрах нь хэцүү болсон тийм ээ тийм. За өстой уучлаарай эвгүй л хацаалгачлаа да. Гой conversation-тэй кино тэгээд гой өөр зөндөө байгаа. Одоо тэгээ санаанд орж ирж байгаа эдгээр society. Deadwood Society. My Captain No Captain. Босхоо бүэн. Ширин дөрөөр. Тэр босдагсараа. Тэр Гандигийн кино бас нээлж байгаа байсан. Тийм. Тэгээ тэр нэг юуник кино байд штэ. Одоо нэр нь орж ирэх. Юу н батсан чин racismтэй кинонууд амар сайн conversation-тэй байд юм шиг санагдлаа. Яг тэр чинь нэг racism-ыг оруулж ирээд сайн ярихаас өөр тайлбарлахаас өөр аргагүй контекст оруулж ирж байгаа. Тэн чинь нэг дүрсээр үзүүлчих гэхээр амар хэцүү те. Нэг юм тийм байд юм шиг санагдлаа. Тэгээ болохгүй шүү гэдгийг тайлбарлахгүй л нэг тогтсон юугаар байгаад хэцүүтэй. Гэтэ надад яагаад ч юм racism-ыг гамп амираар гамп амир хөргөө санагдаад шүү дээ. Кукукс клан гардаг хгүй. Тэрийг одоо ингээд сүүлд хүн ухаж үзэхгүй л мэдгүй байхгүй тэрийг. Кукукс клан гэж гараад би тэрний хойноос ухаж ийм болдог байсан юм биш нэг нь. Кукукс клан гэдэг нь цагаанууд нөмөр хөмсөнгүүдтэй шууд харуудыг жоохон мөнгөтэй ч юм юутай ангууд нь жоохон даруулаад ангууд бүгдийг алаад цовдолч хаяад энд боож хаяад тэгээ одогдох гэсэн гэж байгаа юм. Тэгээд тэр чинь хамгийн амар нэг нийгэмдээ юу үүсцэн мэдээгээд сонингоор дамжуулдаг.
encrypted явдаг. Тийм. Тэгээд хүмүүс ч амар нийлж чад алт үсгээд байгаа байхгүй. Тийм. Тэр сүүлдээ синер тэр хүртэл гарч байгаас нэг бага нөхдүүд төгсгөлд нь алах гэж ирдэг байхгүй. Тэгээд тэр чинь байхгүй бол тэрний талаар юм л гарчлаа юм л да. Тэгснээ нөгөө дайн болонгууд Кукус клан маань гэж гарч Аризоныг их штеп. Тэгсэн чи яг дайн болоод тэнд ч байлцсан чинь хар цагаангүй хэд болж байгаа байхгүй. Тийм. Тэгвэл надаа ингээд racism-тэй кино харахаар ингээд цаанасаа сэтгэл хөдлөд. Гэтэ бид нар харуудаас 7 дээр л байсан юм л штэ. Америкт бол сэтгэл өвдөд идэх байхгүй. Тэр ингээд үзгээр яг ийм ижлэгийн зовлон Азиуд бас тулж байгаа штэ. Тэгтээ тэрийг одоо Азиудын тулж байгаа тэр зовлон тэгж амар харуулдаггүй штэ. Asian family гэдэг үстэй яг ситкомод алгардаг л та. Хоёр зур. Зя юу. Тэгвэл юу вэ? Guilty pleasure үү юу? Guilty pleasure. Үзэх амар төртөд гэхдээ амар нэг хөгийн кинонууд байдаг шүү дээ. Хүн хэлхий санаа зовхоо. Би нэг үздэг гэж хэлжүүл хүмүүс нэг юу гэж бодлоо гэж байна. Why not? Би тэгэл үзээл явж идэг болохоор нөгөө аним ч бацк болохоор тэгт. Одоо яг үздэг хүмүүс олон болцсон болохоор Ирсэн гойг л хвчлээ. Аним Тэгэл хүүхдийн кино үзэл яваад хайлгээл. Аним үзэхэр тэгдэг юм уу? Тэр чинь нөгөө нэг анх 2005 6 мурга. Юу вэ та сонсоо Натга 2005 6 он ч саяхан шүү дээ. Тэгвэл гоё хүүхдийн кинонд тасаа. Animation, stop motion гэсэн бол юу штэ хамгийн дуртайнууд нь. Надад нөгөө бага байхад ингээ CD-гээр Barbie movies ингээ байдаг гэсэн. Одоо YouTube HD-гээр явуулсан шүү дээ. Тэднийг дахиж үзвэл. Тэд бүгдээ амар хөөрхөн тий. Амар хөөрхөн. Тэгээ яаж ах Barbie-гаар тоглодог байсныг чихлгүүдээ ингээл хувцсан ингээл ижлүүлж юмж. Тэр чинь та гарахтаа бас нэг хөөрхөн өрнөлтөй гайгүй гараад идэг шүү дээ. Бас хөөрхөн. Диснейгээс юу н хэлцэх тэр гайгүйсэн шүү дээ. Манай гол дүр өөрөө хичээдэг. Тэгээд бас хөөрхөн юм үзээд туулаад яваад очиод дуустдаг. Зүгээр хөвтөж байгаа хүмүүс үлддэг шиг. Зүгээр хөвчээс ч нэг ханаас ч хохоо урж ирээд өсчдөг. Эсвэл зүгээр нэг харангуудаа дурлцдаг нэг өдөр хараад дурлцдаг тийм нэг. Зүр дуу хоолойн сонсноо дурлж мөрлж яа. Тийм. Нэг Prince Charming гэсээр дурлцдаг. Тэгэл Barbie-нуудаас high school-тэй Barbie эдэн, хоёр найз Barbie эдэн, тэг бүжиглээд нэг юм доошоо ордог 12 үсгэлжинч гэдэг лөө бүжиглж байгаа доошоо орж ирдэг. Тэнгүүтээ нэг шулам муламтай яастай. Barbie movies ч бас олон шүү. Амар олон. Тэр гоё. Тэгтээ би нэрээ дүүтэйгээ нэг My Little Pony үзээд маа дүү том болоод үзгээсэн. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь season явж байгаа шүү дээ. Би дараа нь өөрөө үзсэн. Яг тэрэн шиг заяа. Би бас дүүгээ хардаг гэж чад. Хамтаа дүүг хардаг гэж чад. Огийн Cockroach үздэг байлаад. Тэр чинь Cartoon Network-оор гардыг шүү дээ. Тэгээ манай дүү үзгээр байлаа. Би үздэг бол хоол хийж үйж явахдаа нөгөө таарсан. Би бас Teen Titans Go гэж үздэг шүү дээ. Амар нөгөө нэг амар хитрхи саркастик гэтэл ороод идэг. Дүүтэйг хамт үзэж байгаад яг нэг үлдсэн юм. Маа дүү том болцсон үзэхгүй. Би тэгтээ одоо ингээ нэг нөгөө нэг тэнийг юм бэкграунд дээр тавьчихдаг байхгүй яа. Тийм кинонууд байна. Тэнийг юм юугээ үзэж байгаа юм бэ ухааны юм яриа л. Би бол огийн Cockroach-ийг тэгж үзчихсэн юм байна. Өөр guilty биш гоё. Pleasure. Би нэг B rating кино. Чи өөрөөхөө санаж байгаа уу? Би B rating юм шиг кинод нэлээд үзсэн юм аа. Evolution гэдэг киноога. Тэр яадаг вэ? Сансраас солир унцдаг байхгүй юу? За. Тэгээд бас нэг өмнөд Америк ч юм уу нэг. Үгүй Америк нэгдсэн улсын өмнөд хэсгээр нэг Техас маягийн нөхдөд байхгүй юу? Тэнд айрамд ажилладаг байсан эрдэмтэн багшилж байгаа. Коллеж. Тэгсэн чинь азот суйтай амьдралтай нөхдүүд бууж ирээд нөө нэг юм шингэн зүгээр нэг эст биетүүд бууж ирсэн чинь амар хурдан хөгжиж байгаа байхгүй юу? Хүчил төрөстэй орчинд бууж ирээд эволюц нь хурдалчиж байгаа. Тэгээ нөгөөдүүл чинь дөрөв үлтэй амтан бол мич болж байгаа зү чиг алгаж байгаа байхгүй. Тим гардаг. Тэр амар бирейт юм бэжэж. Гоё санагддаг. Гол science fiction маягийн юм биш үү? Гол дүрд нь болохоор нөгөө нэг X-Files-ийн Марк Туховны гэдэг нэг. Тэгээд чинь өөр бол яа 8 үлтэй новчнууд гэдэг киноога. Эйтли гэд фрикс байхгүй. Guilty pleasure сонсож чиний. Тэр яг альцтай кино байхгүй юу?
нөгөө нэг chemical усан тасгаад тэгсэн аалзнууд хамарсан бохгүй амар том болсон. Тэгээ өсөрдөг хараадаг байдаг аалзнууд чинь тэр нэг уурхаттай жижигхэн манайхаар бол нэг сумыг зүгээр түгээд байхгүй. Гэхдээ тийм юмуд бол амар хэсэгч. Би яаж яхад нэг тийм шавшнуудаас айдгийг чилэхгүй томлчул би бүр яа. Тэр хоёрыг үзчихэд эвгүй хүчээд үзээл байгаа л да. Яг л жигнэс guilty pleasure тэгэнгүүт тэр Mist гэдэг юугаа Стивен Кингийн амар кино. Тэр нөгөө манан дундаас юу гарч ирдэг те хамгийн сүүлд нөгөө дэлгүүрт гарууд нуугдж байгаа. Дэлгүүрт хүмүүс ячдаг нөгөө портал нэгдээд одоо нэг Cthulhu маягийн өөр төсөд ороод ирдэг. Нүүд хүрээд ирдэг штэ. Тэгэл дэлгүүрээс гарсан чинь нэгээр нь татаж чангааж аваад тэр бас амар дэж амтан амар байсан. Гэтэ хамгийн сүүлд нь бол нөгөө нэг sorry spoiler гэхдээ таад үзэх юм бол гоё шүү. Сүүлд нь нөгөө 4-5 улаан машинтайгаа явж байгаад пас гэд хідэн одоо нөгөө нэг зовлонгоос дөнгөлж байгаа шүү дээ. Манай хүн өөрөө гараад намайг алаадахгүй орсон чинь хэдхэн секундын дараа зэргүүд гараад ирдэг байхгүй. Тийм. Асмаа төвцөд зэргүүд гараад ирдэг. Тэгээд хайртай хүмүүсээ алдсан. Тэгээд өөрөө жоох хүлээсэн бол тэгээд амар дусдаг байхгүй. Тийм тэр санчлаа. Стивен Кинг ч бас өөрөө юм зүүн л бичдэг юм байлээ л дээ. Тийм Стивен Кингсийн хоёр ч бас тийм тэр Running Man гэдээ бас нэг кино сайхан ремейк хийгдсэн. Тэг хүмүүс амар их дахиж хийж ийлээ шүү дээ. Нөгөө кино болоогүйсэн зохиолуудын ч гэсэн амар их кино болгоол байгаа юм билээ. Ноо ял уулын сайн зохиолцсон дөө байгаа надад хэлэхгүй л байгаа. За чи өөрөө guilty pleasure гэж явж байна. Миний яг ингээд нэг юу юм байна л да. Амар олон sitcom-ууд л орж ирэх юм шиг байна. Олон амтыг доош нээж энэ да. Үгүй guilty pleasure гэж би ингээд зүгээр дахин үзээд байдаг байхгүй. Угаасаа үзээд дууссан. Аль дээр үед үзээд дууссан. Тэгсэн хэрнээ гээд шин зөндөө кино гарч ахт ч гэсэн буцаж очиж үзээд байдаг. Тийм мүлжүүртэй байх нь сайн. Тэр яг ингэж үзье гэж үздэг бүү зүгээр ингээд юм хийж байхдаа хажуугаар нь тавьчвал хантай санагддаг. Зүгээр ингээд хантай. Яг тийм хантай. Тэрийн нэг science mind podcast дээр ирсэн шүү дээ. Тийм science mind дээр нөгөө хүн ингээд нэг хуучны андуудтайгаа уулзж байгаа шиг болтгоо. Яг тийм юм шиг аамаа. Би тэгээ амар олон sitcom-ууд тэгж үзэж агаад тэгж үзэж явж агаад сүүлд би нэг mentalist гэдэг юу TV series үзсэн. Тэр нь болохоор нэг алуурчныг олох гээд ингээд FBI-ийн Калифорни дэх салбар ингээд CBI гэдэг эйжент байгаа байхгүй. Agency. Тэнд ингээд юу яадаг. Тэнд нэг залуу юу байсан. Эхнэр охин хоёроо алуурчныг олох гээд ингээд зөвлөхөр ажиллаж байгаа байхгүй. Экспертээр ажиллаж байгаа. Тэр залуу нь өмнө юу хийдгүйсэн бэхээр ховс мовс хийж ингээд нөгөө одоо жинхэнэ нөгөө таарад үздэг шиг ингээд хүмүүсийг чи юм байна, тийм байна гэж үзэж тийм телевизийн шоу хийж мөнгө олдог гэсэн залуу. Тэгээд өөрөө ингээд угаасаа ид шидэн гэж байхгүй, хостдог хүн гэж байхгүй. Эдгээр чинь бүгдээрээ амар сайн ингээд паттерн уншдаг хүмүүсээ тийм ингээд микро ийм нөгөө экспрешнүүд амар сайн уншдаг хүмүүс байгаа гэд өөрөө амар лаг телевизийн том од байснаа тэр карьераа хаянгуудаа эдгээр чинь бүгдээрээ худлаа гэснээ цагдаагийн байгууллагт ороод тэгээд тэднэр дээр ингээд алуурчныг хэрэг илрүүлэхэд ингээд туслаад явдаг. Тэгвэл ингээл нэг өрөөнд хорсноо энэ хүн бол ингээд юугийн ч ямар ч бичиг баримтанд хараагүйснаа гар нь ингэж илэгдсэн байна. Тэгэхээр тийм мэрэгжилтэй сүлд ингэсэн тэгсэн ингээд тэгж хэлээд тэгээд ингээд хэргийг хурдан олоход ингээд туслаад явдаг. Тэр замдаа өөрөө эхнэрийнхээ алуурчныг олох гэж байгаа. Тэр алуурчин цуврал алуурчин Red John гэдэг. Тэр цуврал алуурчин нь зөвхөн тэр манай гайг өөрийнхөө хойноос хөөлөхийн тулд хүн алдаг. Нэг удаан байж байжсэн нөөдгөн жоо идэвхтэй алдаад ирнэ шүү дээ. Тэнгүүд хүн алдаг хүн. Тэг өөрийг нь бүр ингээд бас юу яаж байгаа хулгайлж авчирч байгаа. Тэг өөрийнхөө ойр дотны эмэгтэйтэй уулзуулж ингээд яриа өрнүүлж байгаа. Яриаг нь өөрөө сонсч масаад ингээд тэрүүгээр ингээд тоол нэг юм амар хоёр талаас нэг нэгэндээ ингээд obsessed болсон хоёр. Тийм дээ. Юу гэдэг те. Тэг амар funny зөө нөгөө гай маань. Funny яах вэ? Амар fun. Ингээд юусэн ингээд гинт гэрэг харж мараад Юусэн манай залуу л ингээ гинт гэрэг хаарч мараад ингээ зочирдож мочирдохгүй зүгээр ингээл ялтгал guilty pleasure байна. Тэгэл ингээл цагдаад ажиллаж байгаа гэж өөр амар ийм хууль бус юмнууд аягүй их юм. Хэрэг шийдэх гэж ингээ өөрөө зохиомлоор хүмүүсийг дүрт тоглуулж моглол нөгөө цагдаа нараа чи одоо тийшээ очиж тэрнтэй хосод болчих жүжигэл мүтгэл. Жохон тийм байна. Hitman гэдээ бас нэг тиймэрхүү кино гарсан шүү дээ. Би юуны нөгөө хин гэдэг юм уу? Deadpool-ийн жүжигчин байдаг.
Ray Reynolds. Ryan Reynolds ч ихнэрээс салахгүй цааш тийм кино тоглохгүй. Hitman нь юу юм уу? Hitman яг төстөө зэрэг байхгүй юу? Гай нь болохоор голдор нь болохоор философи заадаг электроникийн юм уутай нэг чигнэрд баг явахгүй юу? Тэгснэ хоббинуудлаа цагдаагийн газар нөгөө нэг тек дээр суудаг байж байгаад нэг удаа ингээд Hitman-ийн өмнөөс очоод Hitman болж очоод мөнгөний авчих юм бол баталгаад бол нэг хүнийг барьдаг. Тэгсэн чинь нөхөр одоо өөрөө баахан хүмүүсийг явж байгаад нэг эмэгтэйг барих гэж байгаа шүү дээ. Юу нь бол гиндүүлж байгаад гिचээснэ болоод явуулчихдаг байхгүй. Тэгээд чи яагаад синхруулч барьваа гэсэн чинь манай хүн өөрөө бас жогтой. Яг тэгээд дараа нь таарахгүй дараа нь өөрөө нөгөө эмэгтэй таарч байгаа байхгүй юу. Тэг чи манай хүн чинь нөгөө нэг тэр эмэгтэйгнүүд дээр нөгөө нэг номо бачкастэй. Тэгсэн чинь нөгөө нэг алуурчтайгаа жүжиглэлтээр яваад бүр амар явдаг байхгүй. Амар дурлуулж морлуулах. Нөгөөх нь дүрдэн итгэцэн нөгөө буум уу яагаад бас нөгөө эмэгтэй. Бас хөөцөнгөрөө. Наад чинь жоохон dark comedy Spider-Man юм шүү. Тэндээ маск зөөж өөртөө ихтгэл нэмдэг. Бас үедээ амар nerd guy явж ийсэн аа. Гэтэ манай ер нь гайгүй штий Spider-Man чинь. Spider-Man гоё. Би хоёрт нь амар дуртай. Amazing Spider-Man баярлалаа. Amazing Spider-Man амар дуртай. Тэрний чинь нөгөө нэг ихний дүрмж дээр гол дүрмж эмэгтэй дүрмж гоё шагаад. Ихтэй жүжигчт нь бол царайлаг залуучууд л байдаг л да. Би ихнийх нь яг Tobey Maguire-тэй MJ-д бол үнэхээр дургу. Тэр дүр болол ямар ч хүсэл зориг байх уу, нүдэнд нь галж байхгүй, зоригч байхгүй зүгээр л явж идэг. Нөгөө нэг хөөхөн ч биш. Амьдрал нь сэхгээ явж байгаа эрэгтэй хүн болгоныг амьдралыг сөрүүлдэг нэг юм эмхтэй ёо. Би тэр MJ дэстэ дургу. Би харин хамгийн дуртай Amazing Spider-Man-ы яг Zendaya гоё л доо. Гэхдээ Amazing Spider-Man тийм. Тэр нь адилхан юм шүү дээ. Дуртай дурчээ. Тийм тэр чинь хамгийн сайн юм уу? Тийм. Тэгээд анх гарч байхдаа бол амар үнэлэгдэггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд ингээд хүмүүсээр хамаагүй л үнэлэгдэж байгаа юм. Тэр Spider-Man амар юм жоохон депрессний. Жоохон black. Гэтэ Spider-Man-ыг үгүй бичгтээ өөрөө Stanley руу тэгж бодсон гэсэн. Stanley болон дахиад нэг хүн байгаа тэр нэмэрчж байна. Тийм жоохон депрессний байгаад байна. Тэгээ үгүй хамгийн амьдралтай ойрхон. Амьдралтай ойрхон байх гэж бичсэн дээрээс нь өсвөр насны хүүхэд бөө амьдралын асуудалтай. Дээрээс нь мөнгөгүй байлын хүүхэд. Дээрээс нь нөгөө нэг foster parent-ийн нэг нь байхгүй. Тэгээд өөрөө жоохон awkward. Тэгээд тэгэхээр нөгөө нэг бүх хүүхдүүдтэй нийлж болно. Relatable. Тэгснэ нөгөө нэг маск зүйлч маскны хойно хаарн байна уу, цагаан байна уу, жив байна уу хамаахгүй. Тийм болохоор гэж л яасан юм лээ л та. Яваад идэм билээ. Би Deadpool дуртай. Deadpool амар funny. Deadpool амар funny. Би одоо жоконд нээр инээд штэ ёо. Reference сайвдаг л та юм. Deadpool дуртай. Би Spider-Man-ыг үл тэгж амар зорж үзэж байгаагүй. Deadpool-ыг бол үзье. Амар funny шүү. Spider-Man чинь Deadpool-ийн жигганд шүү дээ. Болно. Түрээ би зүгээр humor-ын л үзэх гэж үздэг. Тэрийн л үзэх гэж үздэг. Яа. Тэгээ одоо сайхан юу болж шүү дээ. Түрүүн зуны киноос байсан чи бид нар зуны кино бараг олдоогүй тий. Тийм. Зуныг санагдуулсан кинонууд юу байдаг вэ? Аялдаг үрдэг кинод. Тэгээд миний хариулт бол Call Me by Your Name байсан. Ер нь юм жоохон өнгө тавилттай, тэгээл юм тод өнгөтэй өнгө тавилттай, хөнгөн аз жаргалтай төгсдөг. Тэгэд нэг юм аялдаг голдуу Европын улсуудаар нэг тийм хүү кинонууд байх юм бол барыг зуны кино юм байна гэж. Би бол амар шал өөр би read American Dog shit тавь. Заяа. RV гэдэг кинод Робин Уильямс гол дүртэн тоглодог. Нөгөө нэг ягаад RV-тэй аялж байгаа вэ гэхээр ажилтайгаа ойрхон байх гад интернетээр ярих гэдэг байхгүй юу? Тэгвэл мангар том RV дүрслэн нөгөө RV нэвтрээдтэй янз бүр болдог байхгүй. Яг тэр гэр бүлтэйг нийлж байгаа талаар амар хөөрхөн өгүүлдэг. Тийм би тэр киног санах юм байна. Хүүхдүүдтэй их нэртэйг хамт яваад идэв шүү дээ. Гэтэ амар фейл аялал үүдтэй тэр чинь. Тийм фейл аялал үүддэг. Үгүй гэхдээ явж юу н аялал фейлгүй аялал хэцүү байхгүй юу?
Тийм ер нь явж байгаа юм болохоор. Гэтэ Гэтэ тэр нь дараа нь хамаагүй дурсамжтай. Бүх юм нь ингээд болоод бүтсэн байвал тэрийг дараа нь хүн бараг сандгүй юм л. Одоо тийм үгүй гоё төгсөлтөг юмнуудыг дийлэн санахгүй байхгүй. Анд дээр нөгөө аз жаргалтай төгсгөлийг хүн сандгүй юм байна. Тэгвэл эсэргээрээ өвлийг санагдуулдаг кино. Өвлийг санагдуулдаг кино. Нэг юу юм галт хэрэгтэй кино ч юу лээ. Harry Potter. Polar Express тэнд дуурж шít Polar Express биш ээ. За та хоёр бодчих. Snowpiercer. Тийм нөгөө галт тэрийн дотор нөгөө сүүлийн хідэн хүн амьдраад идэг. Нөгөө хин байдаг штэ. Гол дүр нөгөө нэг Captain American байдаг штэ. Chris Evans уу? Тийм, Chris Evans байдаг. Тэгээд Солонгос бас нэг жүжигчин байдаг санагдаад байна. Нөгөө нэг инхатар төгөлдөг шүү л. Snowpiercer мөн үү? Харин тийм штэ. Таны ярьж байгаа юм шүү. Аль нь байдаг ч үлээ надад тийм санагдаад байна. Snowpiercer. Тийм мөн байна. Гэтэ байж тий жүжигчтэн гэсэн чинь солонгос жүжигчин би харин хэнийг солонгос жүжигчин байдаг. Parasite дээр тоглодог ах байт юм штий. Тэрний аавд тоглодог ах байт юм штий. Тэр ахтай амар алдартай л да. Тийм. Солонгос кино гэсэн надад нэр нь ярих ганцхан кино юм солонгос. Та нар нөгөө нэг яг ганг кино л да. Колонк тэрэмцэн гэдэг кино үзчихсэн үү? Нөгөө одоо ингээд яг моттой баахан хулгайнууд байдаг. Тэгснээ хулгайнууд очиод нөгөө нэг колонкийг дэрэмдэг хөхгүй. Манайд болохоор колонк чи ингээд том компани штэ. Тэнд болохоор колонкийг улсах нэг хувийн үнийх нэг колонкийг нэг хүн яаж болдог вэ? Тийм. CU өдр шиг штэ тий. Тийм колонк дэрэмцэн гэдэг кинод байхгүй юу? Тэр бүр үнэхээр тэгэл байж байгаа л колонкийн дэрэмдэг дахин баахан том ганг хүн дэрэнгүүт сүүлд нь зүгээр хитэн нөхөр зүгээр дийзэлсэж байгаа шатаа нэгэд орилчдаг байхгүй юу? Тэр солонгос кино дотроос амар сонирхолтой. Өвлийн кино юм уу? Яг зүгээр randomly гаргасан шүү. Би тэгэхээр надад өвөл колонк шатах гад ялч уу тэр нь зүгээр дээ гэж бод. Өвөл hateful eight гэж болно шүү надад л. Ямар кино? Hateful eight гэдэг шүү. Би тэрийг үзэж байгаагүй юм байна. Би бас постерын л харсан. Амар цас мөстэй байхгүй юу? Тэгээд яг тэр байранд очоод яг алайтай амар болдог. Тэгтээ амар хүтнийг бол мэдрэлт юм аа. Дали ороход би Kill Bill дуртай. Kill Bill амар зэв. Аль дүр нь гоё. Шууд тийж. Надад гэтээ юу нэ амар зэв санагддаг шүү. Нөгөө нэг Аз жүжигчин. Амар зэв зэрэгтэй тий. Нөгөө нэг амар надад л амар хөөрхөн харагддаг. Америкт Японы релиз гэдэг байна. Тий. Люси Лю. Тийш. Мөн тэр дүр амар зүүн санагддаг. Тэгээд мэдээж Ума Турман байна л да. Ума Турман ч хөөрөөг. Яа гол дүр. Kill Bill гоё. Тэгээ тэр яг нөгөө нэг өвөл тулалдаа цусны ингээд цасан дээр ордог. Тэр нь надад тэр нь амар гоё ингээд холоос үнцгтэй авдаг. Амар синемат. Зураглал аяа. Үнэхээр гоё. Тийм. Тэгээд өвөл гэсэн чи та нар Holiday гэх кино мэдгүй. Тэр амар хөөрхөн кино тий. Holiday би хинтээ ярьж илаа. Holiday амар продюсертайгаа ярьж ирсэн юм байна. Тий. Бид хоёр ингэж ярьж ирсэн байхгүй юу? Гэт Love Actually ч бас ингээ Christmas үеэр хайр дурлал хэлээд байдаг шүү дээ. Гэтэ чи хотод идэг. Тийм хотод идэг. Тэгэнгүүтээ хүмүүс ингээ Love Actually гэж нөгөө бичгээр жаа нөгөө эргүүлээд ингээд идэг чинь шүү дээ. Тийм тэгэнгүүтээ тэрийг ингээд амар шинжлэлийн кино мино гэдэг. Ер нь Holiday энэ хамаагүй гоё штэ гэж ярьжсэн аахгүй. Тэр чинь ингээ амар cozy ингээд тосгонд очсноо гээд модон байшинд байж байгаад тэгээ баар орж тавал тэрийг ярьж. Гэтэ тэр нь ингээд амар гоё амттай. Тэгээд нөгөө гол дүрийнх нь би нэрийг ингээд мартчихад байгаа юм аа. Cameron Diaz. Эрэгтэй. Жудло амар гоё штэ. Гоё залуу ярих юм байхгүй штэ. Би тэгтээ Орс кино орж ирэх юм байна ялчгүй шинжилгээр л. Цастай шинжилтэй гэхэлэр яалтчгүй Ипполит нөгөө нэг Москвад онхолтдсон шүү дээ. Гол руу гарч байгаа тэр хэсэг бол бүр заавал орч ирд юм аа. Гэтэ нэр Орс кинонууд багад амар их гардаг байсан шүү дээ. Айгу гоё байсан шүү дээ. Нөгөө Кавказд болсон явдал. Тийм нөгөө хөлдөж явах дугтсан шүү дээ. Тийм тэр мэр амар хүрхэн. Ий ажиллагаа тийм. Хөгжилтэй тийм байдаг байсан юм байна. Тэгээ Holiday над би бас яг тийж боддог байхгүй. Ингээд зүгээр л гоё юмнаас тусгаарлагдаад харин яг ингээ хүнтэй гэрээ солих хэрэгтэй юм шиг байна. Нэг амар тийм хүсгэлийн үнтэй ч юм те. Тайгын үнтэй. Хүсгэлийн үнтэй өвөлтэй гэрээ солидог ч юм уу те. Хүсгэл амар гоё им одоо хоолтой уух юмтай кофетэй газар нэгэн авралтын газар шиг юм
бар lounge кофе шоп Тэнд зөндөл байгаа л. бүр амар гоё би сайхан харсан. Өөрөө очиж харагуулдээ зүгээр юугаар инстаграмаар харсан. Тэр бас л яг тэр holiday-ийн синийг хийх юм бол хөвсгөлийн үдэг гэрээс олчоод тэнд ингэ байж байгаа. Тэгээд тэг хүнтэй танилцаад жөөдлөө шиг үнтэй. Орой нэг коктейл унгаа. Тэнд хүнтэй танилцаад. Гэтэ манайха өөртөө очие гэвэл орон нутгаар бол зөндөө гоё газрууд бол зөндөө байгаа шүү дээ. Гэтэ нэг хүмүүс их очдог газраар л нэгдэж байгаа шиг байна. Ер нь бол хүнээ дагж илээ. Тэгэл нуураа тэгэл хүсгэл нуураа тойрол хийсэн. Одоо цаханд очиод орыг хэмэл би бол мэдэхгүй. Гэхдээ хааны газар руу зүгээр өвтэйгэн шиг машин эвдэрчихгүй л бол уулд авал жолоо ярьчихдаггүй. Жолооч олно гэдсэн жолооч олохгүй юу тэгээд жолооч байж байна энэ гэж байна. Өөрөө барьдаг л болчих та тэгээд. Жолын цунаа. Гэтэ ер нь өвлийн үсгэлэг гоё үзэх хэрэгтэй юм шиг лээ. Тэр мөс төснө ингээд айгу гоё өвөл ингээд. Тэр чинь бүр яг үлгэрийн орон юм шүү дээ. Тийм өвөллийг үзэх юм л. 100 бол би бол 3 явсан одоо басан. Одоо хүмүүс зөндөө явж байгаа. Яг өвлөл намар яваад хавар яваад өвөл явчихаж тэгээ 4 үлрэрлээ харьцуулж байгаа. Хамгийн шилдэг нь энэ байна гэх. Nightmare Before Christmas таад үзэж байсан уу? Хүүхдээ stop motion л та. Тэр нөгөө нэг хинээр штэ. Хүүхдийн хинээр штэ. Би яга хүүхдийн гэдэг нь stop motion тэрийг л тэгэлжлээ л дээ. Том хэцэлтэй. Coraline дээр биш үү? Мөн. Coraline төстөө. Хийцэн төстөө. Би нөгөө найруулагчийн нэрийг санахгүй яг санамаар ах юм. Teams Тим Бертний кино тий. Тэр тэрийг бас үзэрэй л гэсэн. Би бол үзэж байгаагүй. Тэр чинь тэрэн дээр ч анх координатын системийг кинонд шиг стоп моtion-ээр шиглэсэн л гэдэг. Энэ нь бол за нэг сцен аваад хөдөлгөн штэ тэр чинь. Тэгээ нүүр царайг хөдөлгөн тэгэнгүүт тэр чинь бүгдийн координатлж жагаад яг хөдөлгсөн гэдэг. Тэгээ царайг нь байнга сулдаг бэлдэг. Амар зэгцтэй үр шигт явдаг хгүй. Өмнө нь болохоор тэр чинь телевизэд идэг гэсэн. Стоп моtion юу телевизэд явдаг ус ягаад нөгөө нэг Патмет 2-ыг маань санаж байна тий. Гэх мэтлэн маа нөгөө нэг бас хүүхэлтэй нь чинь бас тийм байсан. Тэнгүүд тэр чинь юм тасраад байгаа нь харагдчихтэй. Эсэргээрээ тэрэн дээр бол тэр стоп моtion дээр болохоор яг амар гоё смут явдаг байхгүй. Тэр нь арай ерөөсөө анзаарч байгаагүй юм. Угсаа сүүлийн үед үзег болохоор тийм хаа. Нөгөө тухайн үедээ тэгээд нөгөө нэг хөдөлгөөнийхэн смутнес нэг амар онцох шаардлагагүй л гэдэг л байна та. Тийм дэрийг нөгөө анзаарч харъя гэж бодоогүй байх. Тэгж бодоогүй байх. Өвлийн тэр нэг орс хүүхэлтэй дөрвөлөлтэй ч л нөгөө нэг модонд явж байгаад нэг өвгөнтэй та өвөөдөө таараад тэр сасараад байдаг. Нэг өргөмөл охин төрсөн охин хоёр. Тийм. Яагаад тэр амар их гардаг гэсэн юм бол? Open source. Нэг юм хоёр охин байдаг байхгүй. За хоёр охин яасан? Наач л хөгштэй юм даа доосгож ин даа гэсэн нэр. За дараа нь тэгээ зүгээр ингээд сайн хүмүүс охин л ахгүй тэгээд нэг ажил өргөмөл охин нөгөөх нь бол өргөмөл ингээд айгуу сайн яг жинхэнэ охин эрхийн балаа болсон. Тэгээд өвөл одоо сарнаад үгээд ир гэдэг байхгүй юу? Тэгээ модонд явж байгаа хүмүүстэй тардаг. Тэгсэн чинь тэд нар 12 сартаа тарчдаг байхгүй юу? 12 сар одоо хүн хэлбэртэйгээр тардаг. Тэгээд туслаад сарнаа үгээ болдог байхгүй юу? Тийм. Тэгээд нөгөө нэг өргөмөл охин нь болохоор сайхан сэтгэлтэй учраас туслаад сарнагаа олцдог. Тэгээд нөгөө нэг эрх охин нь болохоор ингээ ямар ч юугүй учраас нөгөө ингэ гизээ учраас тэгэл чаддгүй нэг тийм нөгөө сайн муугл харуулсан хүн ингээ айгуу гоё инэрэнгүй зөөлөн зүв байх хэрэгтэй гэдгийг харуулдаг гэдэг юм. Ялч орсон юм явчирч чадах үйл хэлэр юм шиг. Өвөл гэтээ та нар өвөл Москва нөгөө яг энэ улаан талбай дээр боши талбай дээр шинэ жил гаргаж үзсэн үү? Жил Москва орж үзээгүй. Жил гаргаж үзсэн. Тэгээд яг нөгөө нэг явмаар байсан үед нөгөө нэг 22 үгүй ковид биш 22 болоо тийм. Тэгээд юун зөвлөх мат болчлаа. Зэн чин гэхдээ 3 сар тэгсэн тий. 22-ны 3 сар тэгсэн. 2 сарын сүүлээр эхэлсэн. Би хараа амар тэгж боддог байсан байхгүй нөгөө амар баг байхад тийм шинэ жил болохоор л нөгөө Орос кинонууд тийм талбай малбай тэр үеийн тоглолт моголт амар гараад идэв гэсэн учраас нэг жил ч гэсэн тэнд очиж шинэ жил гаргаж үзэх юмсан гэж боддог байсан ч одоо ингээд ер нь очихгүй юм шиг байна. Өө энэ янз. Үгүй Дональд Трамп багтаа нэг дуусгах гэсэн.
Би зүгээр мэдээлэл хүргэж штэ. Дэмжүүлж чинь. Тэр нөгөө нэг Америкийг бүхэлд нь хахуулт өгөөд дуусгах чадвал их юм дөө бараг Америкийг дэлхийг хахуулт өгөөч тэр дуусгах чадхааргүй хөс. Ер нь бол тийм болсон юм. Шинэ жилдээ за Гацуур гэдэг кино байдсан шүү дээ. Монголын Орсын Монголын үзчихсэн юм. Монгол гацуур гэж үү юм уу? Гацуурхан гэдэг ч үү. Гацуурхан гэж байд. Гацуурхан чи кино биш үсттэй. Телезохиомж гэхдээ тэр чин кино шүү дээ. 30 фреймтэй кино хгүй юу нь бол. Гэтэ харин би кино гэж юусо бодож байгаагүй юм. Зүгээр л тийм зохиомж гэдгээр нь тэгэл юм. Телезохиомж кино чинь ер нь бол нэг зураг нь бол анх хуучиндаа секундэд 24 зураг, 24 хальс, секундэд 30 хальс. Тэрний л зураг гэсэн. За өвөл бол эндээс харахад нэг гоног готрол байдаг юм шиг байна. Гэхдээ шинэ жилд нэг л тэгэл шинэ жил яг бодогдоод шинэ жил тэгээд нөгөө Christmas болох Паган фестивал. Нөгөө Росын баяр чи юу лээ? Роси нөгөө нэг ийм сонин хувц өмсөд байдаг. Ямака өмсөд байдаг уу? Юу лээ? Christmas биш өөр юм. Ханука юу? Ханука. Живэл шүү дээ. Ханука тийм болдог болохоор хамгийн гонигтай үйлрэл нам руу хав руу. Гонигтай нөө. Тийм. Би бол намар гонигтай гэхдээ би намар төрт. Хавар ойл муухай. Шуурдаг. Хамгийн одоо кинонууд дээр хамгийн гонигтай ингээл салж хаагцж байгаа тийм хэсгүүдийг гаргадаг улирал найлуулж. Улирал дуусчих дугуйн дандаа гардаг шүү дээ. Энэ бол дандаа төгсгөлүүдээр хавар за би миний үзсэн медиум л тэгэл юм. Oh my god. За дуусгая. Таны утас чинь байгаа өстэй. Байгаа штий. Юу та би өөрөө цагтаа штий яана ёо. Ийч би тэгээ цаг асуугаалсан юм би форлоо. Хэлээч за sorry. Оо юу байгаа вэ? Хөрөндөө. За бид бүхэн кино ярихаар бол дараа нь дахиад үргэлжлүүлээ. Дараагийн удаад кино ба улирал гэдэг шиг. Үргэлжлүүлээ баяртай. Баяртай. Ингээд шуурхаас ч яа юм шуурхай. За бай.